Сайн байцгаана уу? Loyal Tarot байна. За өнөөдрийн бичлэгээр болохоор нэлээд удаан ороогүй сэдвээр шинэ уншлага хийж байгаа. За яг нэг төрлийн бичлэг нь хамгийн уртдаа 9 сарын өмнө за богиндоо гэхээр 6 сарын өмнө орсон байсан. Тэгэхээр ер нь баг жил хагас жилийн өмнө энэ төрлийн YouTube уншлага орж исэн учраас одоо яг нэг шинжлэх цаг болсон гэж бодож байна. Яг тэгэхээр энэрэг өөрчлөгддөг. Аль эсвэл танд бас өөр шинэ нөхцөл байдал үүссэн байж иж болно. Тийм учраас нөгөө нэг бичлэгээ шинжилж оруулж байгаа. Сэдв нь болохоор юу юм бэ гэхээр за эдрээтэй болон ямар ч харилцаа холбоогүй байгаа хүний чинь таны талаарх одоогийн бодол мэдрэмжийг өнөөдөр харах болно. За тэгээд өмнө нь би баг бичлэгүүд дээр нэг их ашиглаагүй байх no contact message картууд одоо харилцаа холбоогүй байгаа хүний ялангуяа хэлхийг хүсэж байгаа үгтэй ийм мессеж картууд надад байгаа тэрийг ашиглана. За тэгээд нэмэлттээр болохоор илүү урт сэдвүүдийг би харъя гэж бодож байгаа. Яг тэгэхээр миний YouTube-ийн бичлэгийн урт нь өөрөө бас нэлээд одоо сунчаад байгаа. За тэгээд YouTube дээрх мэдээллүүд бас нэлээд их орж ирдэг болчоод байгаа. Тийм учраас YouTube-ийн уншлах дээр болохоор яг бодож байгаа хүний чинь одоогийн бодол мэдрэмжийг харах болно таны талаарх. За нэмэлттээр болохоор харилцаа холбоогүй байгаа аль эсвэл бүр маш эдрээтэй харилцаатай байгаа хүн чинь яг харилцаан дээр одоо юун дээр хамгийн их харамсаж байгаа вэ? Одоо тань дээр яг ямар харамсал айгүй их тээж юм те тэрийг нь харах болно. За тэгээ харилцаанаас яг юу ойлгоод байгаа вэ гэдгийг нь харна. За тэгээд энэ хүний тань руу хийх дараагийн үйлдэл ер нь буцаж ирэх үү харилцаа холбоо тантай тогтоох уу гэдгийг харах болно. Ийм том 3 сэдвээр нэмэлт уншлага хийх болно. За тэгээ нэмэлтийг яг яаж авах вэ гэдэг хүмүүст болохоор би доор нь уг нь линк оруулсан байдаг. Тэр линкээр Instagram-аар холбогдоод нэмэлтийг бол авахд болохоор байгаа. За эхний бүлэг болохоор харагдаж байна. Энэ 34-ийн тоотой цэнхэр карт нэг юм ой дотор нэг охин явж байгаа. Тэгээ өөрөө баг ой модныхоо нэг хэсэг юм шиг. Ийм гүн цэнхэр өнгийн карт байна. Нэгдүгээр бүлэг. За хоёрдугаар бүлэг болохоор энэ алим хазаж байгаа охины карт 31-ийн тоотой. Надад бол цасангуаг санагдуулж яг хортой алим идж байгаа юм шиг тийм зурагтай. Маш гоё карт байна. За 3 дахь карт бол энэ 24-ийн тоотой гэд нэг эмэгтэйгийн араас бахан чоннууд ингээд юу н дайрж байгаа. Ийм зурагтай сонирхолтой карт байна. За сайн харж агаад сонирхсан нэг бүлгээс сонгоод уншлагаа сонсороо. Баярлалаа. За одоо бүгдээрээ нэгдүгээр бүлгийг сонгосон хүмүүсийн уншлагыг эхлүүлээ. Нэгдүгээр бүлгийг сонгосон хүмүүс маань энэ 34-ийн тоотой цэнхэр картыг сонгосон байх учиртай. Тэгээд энд болохоор энергийн шалгалт хийгдэж байгаа. Таны яг одоогийн бодол мэдрэмж, яг энэ харилцаа холбоогүй. За тийм аль эсвэл бүр маш эдрээтэй яах гээд байгаа нь үнэхээр тодорхойгүй байгаа энэ харилцаатай хүн дээрээ та яг ямар бодол мэдрэмжтэй байгаа вэ гэдгийг энэ хэсгээр харж байгаа. За энэ картуудыг харахад яг энэ сонголтын карттай энерги нь надад айгүй адилхан санагдлаа. Яагаад вэ гэд тэгэхээр энэ эмэгтэй ер нь ингээд ой модон дотор төөрцөн байгаад байгаа харагдаж байгаа байхгүй. Тэгээд бас ой модыг нь харах юм бол ингээд өвөл болж байгаа харагдаж байна. Гэтэ ингээд царайг нь харахаар ерөөсөө төөрцөн байгаад байгаа даа ч юм уу ямар ч чиглэлгүй байгаад байгаа даа. Шаналж байгаа, сандарч мэгдэж байгаа юм байхгүй. Илүү in tune гэх юм уу та энэ тодорхойгүй байдалд бүр ингээд тасцсан байгаа юм шиг. Энэ нь ерөөсөө ингээд сандарч мэгдээд байгаа юм байхгүй юм шиг байдалтай байна. Тэгэхээр та яг одоогийн энэ бодож байгаа хүн дээрээ харилцаа холбоогүй байгаа да бүр ингээд тасцсан гэх юм уу? Ер нь бол эвлэрсэн өөрийнхөө энергийг энэ бодож байгаа хүнээс нэлээд татаад авчихсан байдалтай байж байгаа гэж магадгүй. За тэгээд энэ дээр би 2 карт сугалсан. Энэ болохоор яг таны бодож байгаа энэ харилцаа холбоогүй байгаа хүний чинь танд хамгийн хэлхийг хүсэж байгаа үг юу байна вэ гэдгийг нэг 2 карт сугалж харсан. За тэгэхэд 9-ийн сава болон 6-гийн сава гарч ирсэн. 6-гийн савнаас эхлээд харах юм бол every time we get past our arguments and get on the same page, I feel on top of the world and I succeed in all I do гэж байгаа. За дараагийн хэсэг нь болохоор энэ 9-ийн савн дээр болохоор each time I think we are finally safe, another wound of mine is resurfaced and
I retreat until I feel it won't hurt anymore гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээ амар ялгаатай хоёр энерги байна л да. Нэг нь 6-ын сав, нэг нь 9-ийн сав. Тэгэхээр энэ хүний одоо яг хэлэх гээд байгаа үг ер нь бол энэ харилцааныхаа талаар ерөнхий бодож байгаа юм нь юу вэ гэд тэгэхээр ингээд одоо энэ картыг харах юм бол ингэж байгаа байхгүй юу. Бит хоёр яг өөрсдийнхөө одоо дунд байгаа асуудал, маргаан, зөрчилдөөн тий тэрийг яг ингээд даваад гарчих үед тэгээд яг ингээд нэг учраа олчих үед би маш аз жаргалтай болдог. Ингээ хорвоо ертөнцийн бүртээ хамгийн дээр нь байгаа юм шиг мэдрэмж надад төрдөг. Тэгээ би өөртөө ихтэй болоод хийж байгаа бүх зүйл дээр маш их амжилт гаргадаг гэдэг утгатай карт байна. Тэгснэ айгүй юм холбогдолтой карт гарч ирсэн. За тэгээд бит хоёр ер нь болчлоо доо. Бит хоёрын харилцаа аюулгүй болчлоо доо. Бит хоёр сайн байна да гэж бодох бүрт яг миний дотор байгаа нэг асуудал дахиж ургаж гарч ирдгээ. Тэгээд тийм учраас яг тийм одоо нэг энэ хүний одоо идэгрээгүй байгаад байгаа асуудлууд те дотоод айдсууд ингээл харилцаа гайгүй болсны дараа дахиад ингээл гарч ирээд идэг харагдаж байгаа байхгүй юу. А тэр үедээ болохоор би өөрийнхөө энергийг чамаас татаж аваад ганцаараа нэг газар очиод нуугдчихдаг. Тэгээ яг аюулгүй гэдгээ би мэдрэх хүртлээр ингээ ганцаараа байхыг илүүд үздэг гэдэг утгатай юм карт гарч ирж байна. Тэгэхээр яагаад ч юм ингээд таны бодож байгаа харилцаа холбоогүй байгаа хүн чинь цогтой байж байгаа үедээ бүх зүйл сайхан байж байгаа үед аюу аз жаргалтай байж ийснаа. Асуудлуудаа ингээл даваад гарангуут амар өөртөө ихтгэлтэй болол за цааш бит хоёр аюу гоё янда аз жаргалтай байж чадандаа гэж яг бодоол явж идэл дахиад нэг асуудал үүсэнгүүт тэр асуудалтаа дахиад ингээ унждаг, дахиад тэр асуудалтаа живчдэг. А тэгээ тэрнээсээ болоод ер нь л танаас харилцаа холбоогоо тасалчих гад идэх ч юм уу те ийм динамик энэ хүнд байгаад байна гэдгээ бол маш их бодож байна. Энийгээ бас хэлхийг хүсэж байгаа хүзүр дээр бол гарч ирлээ. Заримдаа энэ харилцаан дээр 6-ын сав шиг маш өөртөө ихтгэлтэй, амбицтай, сэтгэл хангалуун байж чаддаг. А тэгснээ заримдаа энэ харилцаа ерөөсөө болохгүй маань, бүтэхгүй маань гэсэн тийм маш сөрөг, ганцаардсан, ер нь ганцаараа байсан нь илүү дээр юм байна гэсэн тийм мэдрэмжүүдэд энэ хүн автчаад байдаг гэж бууж ирлээ. За энэ та хоёрын нөхцөл байдалд бас таарж байгаа бол танд хамаатай мессеж гэсэн үг. За одоо болохоор та яг харилцаа холбоогүй болон эдрэттэй харилцаатай байгаа хүнийхээ талаар ямар бодол мэдрэмжтэй байгаа юм бэ гэдгийг асууж байгаа. Тэгэхэд би одоо ингээд 3 мөртэй, 3 игнэтэй маш олон картуудаар үзэж байна л да. Тэгээ харангуут болохоор шүү дээ таны одоогийн энерги гэх юм бол ер нь л та энэ бодож байгаа хүнийхээ талаар тэмч сайхан сэтгэлтэй бол мэдээж хэрэг биш байна. Гэхдээ танд нэг хэцүү байгаад байгаа юм бас байхгүй байгаа гэж гарч ирж байна. Ер нь та одоо энэ хүнийг нэг их сонирхохоо болцсон гэх юм уу? Тэг магадгүй за нэг 2 сарын өмнө энэ төр ч юм уу танд аюу хэцүү байсан байж иж болно. Энэ хүнээс болоод ингээл амар шаналал те. Ерөөсө шүн унтаж чадахгүй байгаал байнга л энэ хүнтэй ингээл харилцаа холбоогүй байгаа айлсэл харилцаа ч үнэхээр хайчхан тодорхойгүй эдрээтэй байгаа нь ингээл бодогдоод та аюу шаналал гэдэг байсан бол одоо ингээ олон юм бодохоо болцсон. Ер нь харилцаа чи яг одоо ямар нөхцөлтэй байна те тэрнтэй бүр ингээд яг эвлрээд юмсыг ингээд хатууч гэсэндээ боддоор хараад за үнэхээр ингээд бит хоёр болохгүй байна да энэ харилцаа бол миний хүсэж байгаа шиг амар гоё шинэлэг аз жаргалтай хөнгөн халуун дулаан ийм харилцаа байж чадахгүй байна. За тийм болохоор би өөрөө төрүүлж үйлдэл энэ төр хийж гэж хичээгээд хэрэггүй зүгээр өөрийгөө ингээ хайрлаад энэ харилцаанаас ер нь бол өөрийнхөө энергийг татаад авах нь зөв юм байна гэсэн ийм бодол мэдрэмж бол танд байгаад байгаа харагдаж байна. Тэгээ шалтгаан нь гэхээр энэ баатрын аяга доошоо харж гарч ирж байгаа байхгүй юу? Таны бодож байгаа хүн чинь яг ингээд танд зүрх сэтгэлээ өгөөд таны зүрх сэтгэлийг бас ойлгоод ухаарад тий танид ингээд сэтгэлээ зориулаад ирэхгүй байна гэдэг нэг тийм бодол бол танд одоо аль хэзээ суучсан байгаа хүзүр дээр гарч ирж байна. За энэ хүн бол над дээр эргэж ирэхгүй, надад зүрх сэтгэлээ өгөхгүй. Тийм юм чинь би яг энэ хүнд нөхцөл байдлыг яг байгаагаар нь харж хүлээж авъя. Хэд их хүлээлт үүсэхэ болио гэдэг ийм шийдэлд та бол хүрчгээд байгаа харагдаж байна. Нарны хүзүр доошоо харж гарч ирж байна гэхээр яг энэ хүнтэй харилцаа холбоогүй байгаа нь таныг заримдаа жоохон гониглуулдаг. Заримдаа ингээд за бит хоёр болохгүй байна да, бит хоёр бүтэхгүй байна да тийм бодлоод танд төрдөг ч гэсэндээ нэг их ингээл таныг бүр учиргүй зовоогоод байгаа ч юм уу, маш их шаналгаад байгаа ч юм уу. Тиймэрхүү зүйлс бол байхгүй. Сэтгэлийнхаа гүнд та бас яг энэ харилцаа холбоогүй байгаа хүнээсээ ерөнхийдөө уйдчаад байгаа, залхачаад байгаа тий
хүлээсээр агаад ер нь бол ингээд жоохон дүжрөө танд энэ хүний буцаж ирэх үгүй нь бас нэг их хамаатай байха болж байгаа гэж гарч ирж байна. Тэгээ strength card дээшээ харж гарч ирж байгаа нэхээр энэ бүлгийг сонгож байгаа хүмүүс маань өөрсдөө маш мундаг байна. Strength card дээшээ харж гарч ирж байгаа гэдэг бол одоо яг өөрийнхөө айдстайгаа өөрийнхөө чөтгөртөг одоо яг энэ уншлагаас харах юм бол чөтгөр юу вэ гэх юм бол одоо таны яг дайсан гэсэн үг шүү дээ. Тэр чинь энэ хүнийг хит их санах, хүлээх, энэ хүнээс болж зовж өөрийгөө алдах яг тийм хүнд мэдрэмжүүд авахгүй. Тэрнтэйгээ яг ингээд учраа олцсон байгаа даа харагдаж байна. Үнэнтэй нүүр тулж чадахгүй цухтаагаад байсан бол одоо яг үнэнтэй нүүр тулаад өөрийнхөө айдстайгаа өөрийнхөө яг дотоод одоо энэ бодол сэтгэлийн чөтгөртөөгөө за тэг үннээс зүгтах тэр мэдрэмжтэйгээ яг ингээ өөдөөдөөсөө хараад бүр ингээ халз тулгарчихсан. Тэгээд та өөрийгөө илүү хүчтэй гэдгээ болвол бүр мэдэрсэн байдалтай байгаа харагдаж байна л да. За ер нь бол дотоод сэтгэлийн хүчтэй байна шүү. Одоо харилцаа ямар ч байгаа бай гэсэн те би энэ нөхцөл байдлыг даваад гарч чаднаа. Би өөртөө итгэлтэй байна гэдэг ийм мэдрэмж болвол танд маш их хүчтэй байгаа харагдаж байна. Тэгээ бараг нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүс маань өөрсдөө өөр нэг шинэ харилцаач эхлүүлэе гэж бодож байгаа гэж магадгүй. Ер нь надад өөр сонголт, өөр боломжууд байна да. Одоо яг энэ харилцаа холбоогүй байгаа хүнийг би мартаад те урагшлаад шинэ харилцаанд өөрийгөө зориулах цаг болчиж ер нь л энэ хүнээс ингээ холдоод те өөр хүнтэй нийлэх ч юм уу аль эсвэл өөрийнхөө амьдраад өөрийнхөө амьдралыг энэ хүнгүүгээр цоо шинээр эхлүүлэх цаг болчихжээ. Би яг тэгж бас чаднаа гэдэг дээр бол та өөртөө аягүй итгэлтэй байгаад байгаа харагдаж байна. Тэгээ Aero Wands доошоо харж гарч ирж байна гэд тэгэхээр та энэ харилцааг айгүй хурдан урагшлна гэж бодсон. Магадгүй энэ харилцаа холбоогүй байгаа хүн чинь тань руу үйлдэл хийгээд харилцаа холбоо тогтоогоод ч юм уу энэ харилцаан дээр хичээгээд ч юм уу ороод ирнэ гэж бодож исэн ч гэсэн одоо болтол ингээл нэг юм гаццсан нөхцөл байдалтай. Ингээд харилцаа чи ерөөсөө за бүр харилцаа холбоотой гэхдээ амар эдрэгтэй хүмүүс байгаа шүү дээ. Тэр хүмүүсийн хувьд ингээ харахад нэг харилцаал нэг болол ерөөсөө эргээд харангуут ингээ туйлсан уртцсан байхгүй. Ингээ барианасаа ерөөсө холдоогүй нэг 3 4 алхацсан ч юм шиг тийм л байдалтай байгаад байгаа. За тэгээд энэн дээр болохоор та угаасаа яг шаналхаа болцсон байгаад байгаа харагдаж байна. Хэцүү байсан үе болвол танд байгаа амар яараал, сандраал, мэгдээлтэй, anxietyтэй ерөөсөө за би өөрөө төрүүлж үйлдэл хийх үү, энэ харилцаа ингээ хурдан урагшлаасаа би цаашид энэ хүнтэй харилцаатай байхыг үнэхээр хүсэж байна. Харилцаагаа зогсоомооргүй байна гэдэг ийм мэдрэмжүүд танд байсан болвол одоо яг энэ хүнийг санахаа болж байгаа, энэ хүнээс болоод шархалхаа болж байгаа. За хизээч эргэж ирэхгүй байсан ч гэсэндээ би зүгээрээ гэдэг ийм мэдрэмжүүд бол танд аягүй хүчтэй төрж байгаа харагдаж байна. Энэ харилцаа угаасаа амжилттай яг хосууд болж чадах харилцаа биш юм байна. Бид хоёр ингээд амар гоё power couples байгаад тий би энэ харилцаанаас хүсэж байгаа зүйлээ аваад бид хоёр ингээд амжилттай хосууд болж угаасаа чадахгүй байна да. Тийм юм чинь би ингээд энэ хүн рүү үйлдэл хийх гэж хичээгээд ч хэрэггүй, энэ хүнийг санаж бодоод ч хэрэггүй гэсэн ийм бодол мэдрэмжтэй нэгдүгээр бүлгийнхэн маань өөрсдөө байгаа харагдаж байна. Ерөнхий энергийг харахад Justice доошоо харж гарч ирлээ. Харилцаа холбоогүй альсэл маш эдрээтэй харилцаанд байгаа энэ хүн чинь таныг угаасаа гомдоосон, танд шудраг бус хандсан гэж та болов бодож байна. За надад ингэж шудраг бус хандсан шүү гэд таны одоо moral ч юм уу те тэр чинь аягүй хүчтэй байгаад байгаа харагдаж байгаа байхгүй юу? Тийм учраас одоо юу гэж тайлбарламаар юм бэ? Ингээ маш их хайртай байгаад байгаа учраас бид нэр ингээ заримдаа хэнийг нэг өөрөөсөө хүртэл өмөрөөл те. Одоо ингээ 90 тойрны найз нөхөд үгүй наад хүн чи юм муу хүн штэ. Чамд ингэж муухан хандсан штэ гэхэд тэрийг ерөөсөө хүлээн зөвшөөрөхгүйгүй. Гэхдээ л ингээл би хайртай надад хайртай штэ. Хийж үжис өвшөө ийм сайхан зүйлс байгаа штэ гэл бодоол ингээл нэг хүнийг бид нар өөрөөсөө өмөрдөг тийм үү. Гэтэл та болохоор ерөөсөө тийхгүй за надад үнэхээр ингэж шудраг бас хандсан. Энэ нь бол үнэн. Надад ингэж хандах ёстой байсан уу гэвэл үгүй. Би ийм хүртэх ямар нэгэн муу юм хийсэн үг гэвэл үгүй. Угаасаа надад маш их шудраг бус хандсан. Ингэж болохгүй гэдэг яг тэр ойлголт ч маш их хүчтэй байгаа учраас ерөнхийдөө таны яг энэ харилцаа холбоогүй байгаа хүний гэх мэдрэмж бол маш унтарсан байдалтай байна. Тэгэд надад энэ мэдрэмж айгүй хүчтэй, айгүй гоё санагдаж байна л да. Яагаад гэхээр энд бас шал өөр юм болоод байгаа харагдаж байгаа байхгүй. Wizard Liz гэдэг ихэнх хүмүүс мэдэж магадгүй. Одоо юу юм бэ? Инфлюенсер юм ихтэй л дээ. Одоо ингээд яг зарим хүмүүс токсик санагддаг байж болно. Гэхдээ Andrew Tate гэдэг эрэгтэй хувилбар нэг гэдэг чинь маш masculine. Эрэгтэй хүн байх хэвээр тийм байх хэвээр, эмэгтэй хүн бол ийм тийм. Бид нар бол style ба бид нар бол шилтгэн гэл. Одоо юм misogyny, masculinity тэрийг түгээдэг залуугийн яг эсрэг эмэгтэй нэдэг. Тэрний нэг хэлсэн үг санаанд орчлоо. Ерөөсөө ингээд өөрийнхөө энергийг
Ямар нэг юм болохгүй л байгаа юм бол ямар нэгэн зүйл чамайг зовоож байгаа юм бол ялангуяа эмэгтэй хүн тэр зүйлээсээ тэр хүнээсээ өөрийнхөө энергийг шууд татаад авах хэрэгтэй. Өөрийгөө сонгох хэрэгтэй. Санаад байгаа бол санахаа болох хэрэгтэй. Хичээл зүтгэл гаргаад байгаа бол тэгээ тэр нь үр дүн авчрахгүй байгаа бол хичээл зүтгэл гаргахаа болох хэрэгтэй. Тэгсэн цагт чи өөрийнхөө хүч чадлыг буцааж ав. Тэгсэн цагт чи өөрийнхөө prime дээр яг ингээ очино. Магадгүй нөгөө хүний чинь ч гэсэндээ ингээд таныг харах өнцөг өөрчлөгдөж магадгүй гэж хэлсэн нь бол надад яг үнэн санагдаж байна. Нэгдүгээр бүлгийнхэн маань яг өөрсдийнхөө хүч чадлыг мэдэрсэн, өөрсдийнхөө энергийг энэ харилцаа холбоогүй байгаа хүнээсээ нэлээд амжилттай татаад авсан байдалтай байна. Тэгэнгүүт энд бас шал өөр юм болоод байна л да. За одоо болохоор яг энэ харилцаа холбоогүй байгаа хүний чинь таны талаарх одоогийн бодол мэдрэмжийг харъя. За тэгэхэд бол танаас бүр бараг 180 градус эсрэгээрээ юм бууж ирлээ. Яасан бэ гэдгсэн чи энэ хүн бол тантай эргэж нэгдэхийг хүсэж байна. Эргэж нэгдэхийг хүсэж байна. За энэ талаар бүр өөрийнхөө найз нөхөдтэй ч ингээд зөвлөлтөө байгаа гэж гарч ирж байна. За яах вэ? Юу гэж хэлэх вэ? Одоо ингээд буцаад очих юм бол би яг юу гэж хэлсэн дээр юу хийснэн дээр үгээд угаасаа эргэж нэгдэх маш их хүсэлтэй байгаа. Тантай яг ярилцмаар байгаа гэж гарч ирж байна. За тэгээд энэ хүн бас ер нь сүүлийн нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүс маань дор хаяж хамгийн багадаа 2 сарын хугацаанд харилцаа холбоогүй байгаа болов. За тэр хугацаанд ингээл амар сөрөг юмнууд бодоол бас яг яах ёстойгоо ойлгохгүй. Ямар ч байсан гэсэн 2 сарын өмнө аль эсвэл ойрын яг ингээд одоогоос өмнөх 2 сарын хугацаанд энэ хүн чинь энэ харилцаа холбоогүй байгаа хүн чинь тантай яг эргэж нийлээ ч юм уу те тэгж юусоо бодоогүй байсан. Ерөөсөө бит хоёр болохгүй дээ гэх нэг тийм шалтгаануудаа бодоол амар хүнд мэдрэмжүүдтэй байгаа л эргэлзээнд автчихад исэн болвол эсэргээрээ тэр сөрөг бодол мэдрэмжүүдээс энэ хүн гарч ийн. За ерөөсөө л ингээд бодож байгаа л эцэст нь ингээд гаргаж байгаа шийдвэр нь бол тантай энэ хүн эргээд харилцаа тогтоомоор байгаа. Тантай эргэж нийлмээр байгаа. За ядаж ярилцаад үзмээр байгаа гэдгээ ойлгочоод байна. За яагаад ингээд эргэж нийлмээр байгаад байгаа вэ гэж харахад star card доошоо харж гарч ирж байна л да. Таныг амар гомдоцсон гэж бодоод байгаагаас илүүтэй энэ хүн тантай нэг ярилцаж эвлэрэхгүй бол өөрөө айгүй юм hurt болцсон. Өөрөө бас зүрх сэтгэл нь айгүй шархалцсан байдалтай байгаад байгаа гэдгээ ойлгосон байна. Ерөөсөө ингээл таныг мартаал дээ нэг олон юм бодохгүй ингээл урагшлал айгүй гой өөртөө ихтэйгээр цаашид амьдралаа шинээр бүтээгээл явж ерөөсөө чадахгүй байгаад байгаа харагдаж байна. За ингээд ерөөсөө би тэгж болж чадахгүй байна. Би яг энэ хүнийг мартаад те цаашаа ингээ ганцаараа гой урагшилж бол угаасаа чадахгүй байна гэдгийг ойлгоцсон. Тийм учраас эргэж харилцаа холбоо тогтоомоор байгаа, эргэж нийлмээр байгаа гэж болов угаасаа гарч ирлээ. За тэгээд Ten of Cups гарч ирж байна л да. Харилцаа холбоогүй болцсон байгаа хүн чинь ер нь бол тантай нэлээд урт хугацааны харилцааг өнгөрсөнд бас бүтээлцсэн хүн байх магадaltaй. Яг хосууд байж байгаад салсан, гэр бүл байж байгаад салсан байж болно. За үгүй ер нь шинэхэн харилцаа гэж байгаа хүмүүсийн хувьд болов л штэ. Энэ хүн чинь өөрөө танд яалтчгүй сэтгэлтэй. За харилцаанд гүнзгий байсан хүмүүсийн хувьд гэх юм бол энэ хүн чинь таныг яг гэр бүлээ гэж хардаг. Та энэ хүнд яг home одоо юм гэр шиг аюулгүй тайван тухтай мэдрэмжийг мэдрүүлдэг. Тэгээд танд үнэхээр хайртай сэтгэлтэй байгаад тантай урт хугацааны ирээдүй хараад хэрвээ яг салцсан хосууд байвал эргэж нийлээд маш урт хугацааны харилцааг зөвхөн бүтээмээр байгаа учраас за бүр гэрлэж байгаа салсан хүмүүс байвал эргээд тэр гой бүрэн бүтэн гэр бүлээ эргэж бүтээхийг хүсээд за ер нь ингээд нэг шинэхэн харилцаа байж байгаа л яагаад ч юм харилцаа холбоогүй болцсон болов л штэ. Энэ хүн таныг хайрлаад цаашаа тантай гэр бүл болоод айгүй урт хугацаанд гой хосууд байж чадах юм шиг тийм мэдрэмжийг мэдрээ. Зөвхөн тантай энийгээ хараад байгаа учраас одоогоор сэтгэл санаа нь маш тэнцвэргүй байгаа. Тэрнээс иш ингээ ганцаараа аягүй тайван байдалтай байгаад, эрх чөлөөтэй байгаад тий зүрх сэтгэл нь ингээд өөрийг нь өстө хаашаа дуудаж гин, ямар шинэ адал явдал хүлээж гин, тэр болгон руу ингээд дахиад орж чадахгүй. Нэг юмнаас энэ хүн хүлээстэй байгаад байгаа. Тэгээ юунаас хүлээстэй байна вэ гэхээр танаас хүлээстэй байна. Тантай харж байгаа ирээдүй та энэ хүнд өнгөрсөнд өгчээсэн маш гүн гүнзгий хайр сэтгэлийн мэдрэмж байгаа. Тэрэнд хорогдоод байгаа гэж бууж ирлээ. Яагаад вэ гэхээр энэ хатны зоос дээшээ харж гарч ирж байгаа байхгүй юу? Ингээд таны нэг тийм тодорхой quality-нууд, таны тодорхой зан чанар ааш араншингууд байгаа. Тэрэнд ингээд энэ хүн чинь одоо болтол хоригдсон. Одоо болтол тэрнээс чи хараад юу вэ гэд тэгэхээр яалтчгүй тантай байхдаа маш тухтай мэдрэмж авдаг байсан. Одоо ингээд нэг хүнтэй те ирээдүй хараад нэг хүн яг миний хань ижил болоод яг явах ямар гоё юм бэ гэдгийг танаас юу нь бол ойлгоцсон гэдэг юм уу да. Та болохоор энэ хүний яг ингээ ардан дандаа бэлэн байж идэг, энэ хүнийг дэмждэг, энэ хүнийг ойлгодог, сонсдог. Тэгээ энэ хүнийг хамгийн гол нэг тийм аюулгүй, тайван амгалан зүрх сэтгэлийн хувьд ч тэр бодит байдал одоо яг 3D тийм материалын
ертөнцид ч гэсэндээ маш юм баялаг байлгаж чаддаг байсан учраас энийг чинь санаад байв. Ганцаараа байх яг энэ хүний хувьд ингээл гоё байж болно л да, гоё байсан бас нэг хэдэн сар ч юм уу байгаа байх. Гэхдээ би ерөөсөө тайван байж чадахгүй байна. Би яг энэ хүний надад мэдрүүлжсэн амар гоё халуун дулаан гэд нэг юм бүтэн бүхэл тийм хайр сэтгэлийн мэдрэмж, гэр бүл шиг халуун дулаан мэдрэмж. За тэгээд надад ямар үнэнч байсан, намайг яаж ойлгож дэмждэг байсан те. Хүнээр хайрлуулах ийм гоё юм байна, хостой байна гэдэг чинь ийм сайхан зүйл юм байна. Хин нэг нь надад итгээд надтай урт хугацааны ирээдүй харж ийн гэдэг чинь ийм гайхалтай юм байна гэдгийг танаас мэдэрсэн. Тэр мэдрэмжээ одоо болтол ингээд санаад өгүүлээд байгаа гэж гарч ирлээ. Тэгэхээр ер нь бол та энэ хүнд юу хэлж исэн, юу хийж өгч исэн, яаж сэтгэл зориулж исэн те тэр болгонд ч одоо энэ хүн өөрөө гинжлэгдчихэд байгаа. Тэгээ тантай харилцаа холбоогүй байх үед таны яг өмнө нь энэ хүнд гаргадаг байсан сэтгэлээр энэ хүн маш их дутж байгаа гэж бодож ирж байна. За тэгээд тань руу үйлдэл хийх юм бол угаасаа татгалцсан хариу авч магадгүй гэдгээс бас яг айж байна. Гэхдээ энэ хүн чинь нэг арга сүйгчлөөд л байгаад байгаа юм байна. Тантай яавал таарах уу, яавал тантай эвлэрэх үү те. Ингээл гадуур явахаараа магадгүй ингээл өнгөрсөнд та хоёр цухтаа айгүйх ордог байсан дэлгүүр ч юм уу, цухтаа айгүйх ордог байсан ресторан, одоо ингээл паб энэ төр гэдэг штэ. Тиймэрхүү газруудаар чи энэ хүн ингээ явахаараа ингээ таныг ингээ хайгаад идэг. Аль эсвэл найз нөхдөд ч юм уу ингээл таараал те таны талаар асуудаг ч юм уу. Ингээ таны нүдэнд өртгийг амар их хүсэж байна. Онлайнаар гэдэг юм бол таны юм хүмүүдийг ингээл ухаал хараал. За тэгээ биччихвэл яах вэ? Ингээл биччихвэл яах вэ? Юу нь юу хийж ин амьдрал нь ямар байна гэл энэ хүн чинь бол үнэхээр одоо бол таныг маш их анзаарж байгаа. За тэгээд анзаарах тусам те за би одоо яг тантай байж болох байсан ирээдүгээ өөрөө өнгөрсөнд яаж балласнаа бодож маш их харамсаж байгаа. Би яг тэр цаг хугацаанд ингээ хамт байсан бол амар гоё явах байсан биз дээ. Бид хоёрын харилцаа урагшлах байсан биз дээ. Гэтэл би тэр болгоныг ингээ алдсан биз дээ. Одоо надад дахиад боломж байгаа болов гэх тэр боломжийг угаасаа хайж байгаа байдалтай байна. За тэгээ үнэхээр харилцаа холбоо тогтоомоор байгаа. За магадгүй харилцаа холбоо үнэхээр тогтоогоод ч ороод ирж магадгүй байна. Нэг их удахгүй 1-4 сарын дотор ингээд тантай үнэхээр таармаар байгаа. Тантай бол одоо яг энэ хүн чинь харилцаагаа цааш үргэлжлүүлмээр байгаа. Харилцаа урагшлуулмаар байгаа гэж гарч ирж байна. Тэгэхгүй болвол энэ хүн яагаад ингэж бас яарад байна уу гэд тэгэхээр штэ тантай харилцаа холбоогүй байгаа байдал нь энэ хүнийг айгүй их зовоож ийн л доо. Ер нь бол бүр ингээ орилмоорч санагдаж байгаа гэж магадгүй. Ялангуяа ингээл шүн энтер болохоор аль эсвэл одоо юм сарны эвгүй мөчлгүүд байгаа штэ. Ингээ хүн сайн мэдхгүй байж болно. Гэхдээ л тэргээ сар шинэ сар аль эсвэл сар одоо ингээл 7 хоног болгоо ордуудад байраа сольж явж байгаа хилэнцээ орд дээр гарахаар ч юм уу мэлхийний орд загасны орд дээр гарахаар ч юм уу одоо маш emotional сарны одоо сэтгэл хөдлөл өндөр болгочдаг хүний сэтгэл хөдлөлийн өндөр болгочдаг сарны байрлалууд байгаа. Тим уюудад яг ингээл таныг амар санаал шаналал одоо бүр эморох гэхүү битгэрэх гэхүү тийм хүнд мэдрэмжүүдтэй байгаа. Үнэхээр харилцаа холбоо тогтоомоор байгаа гэж гарч ирж байна. Ерөнхий энергийг харахад ч гэсэндээ 7-гийн илд бүр доош. Өнгөрсөнд таны энэ хүн чинь биш үү? Өөрөөс тань нэх олигтой шалтгаан хэлээгүй. Харилцаанаасаа гараад явцсан байж иж магадгүй. Одоо ghosting гэх юм уу одоо яг классик ghost харагдаад байна. Гинт юм хүн бичгээ болцсон. Гинт лувсан таясны чулуу шиг хайшаа чи алаа болцсон. Ерөөсө танд за би ийм байгаад байгаа шүү гэд өөрийгөө тайлбарлаагүй, тайлбарласан ч үннээ хэлээгүй байх магадaltaй. Тийм болвол өнгөрсөнд яг яагаад алга болсноо, яагаад таныг гомдоосноо, өөрт нь яг ямар шалтгаан байсан бэ те? Тэр болгоныг яг ингээ үннээр нь хэлээд гээ танаас уучлалт гуйгаад хоёр дахь боломж үнэхээр гуйгаад ороод ирмээр харагдаж байна. Тэгээд танд хэлж ярих юм амар арчаагүй сул дорой тий. Тийм зүйл байсан ч гэсэндээ хамаагүй үнэхээр үннээ хэлээд танаас уучлалт гуйгаад эргээд ирмээр байгаа гэж гарч ирлээ. За одоо харилцаа холбоогүй байгаа хүний чинь танд хэлхийг хүсэж байгаа үгсийг харъя. Энийг би бичлэг дээр нэг л ашиглаад юусоо дахиж ашиглаагүй байгаа. Энэ бүхийг сонгож байгаа хүмүүсийн харилцаа холбоогүй байгаа. Эсвэл эдрэгтэй харилцаатай байгаа хүн юу хэлхийг хүсэж байна?
болохоор яг таны бодож байгаа үний чи хэлхийг хүсэж байгаа үс шүү. Зүгээр таны тал ингээд зааж та тавьчих. За хэлэх гээд байгаа үгнүүд нь яг л гарч ирж байна да. Яагаад мессеж картууд байдаг вэ гэд тэгэхээр ер нь таротыг яг баталж гаргаж ирэх гээд байдаг байхгүй юу? Тэгжээвэл айгуу сайн нөхцөл байдлууд үнэн бодтой таарч байна гэсэн үг. Тэгэхээр ер нь энд гарч ирж байгаа үг болгон энд байгаа энэ хүний бодлол байгаад байгаа бууж ирлээ. Та бүхэн бас яг бүр гайхах бах. Би зохиож яриаггүй энэ картуудыг бүр ингээ ойртуулж байгаа зогсоож байгаад ч харж болно. Скриншот хийж байгаа. За тэгсэн чинь эхний карт болохоор attention of others гинэ бусдын анхаарлыг татах айгуу дуртай хүн байх юм. За I'm addicted to the attention of others. I love feeling wanted and needed. I don't feel whole without it. За би бусдаар ингээд ер нь бол бусдын анхааралд байх айгуу дуртай. Бусдаас анхаарал халамж хүртэхийг маш их хүсдэг. Би яг ингээ хин нэгэнд хэрэгтэй юм шиг санагдахгүй болвол би яг ингээ бүрэн бүтэн байгаа юм шиг өөрийгөө мэдэрдэггүй гэж гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр жоохон өөртөө ихтгэлгүй хүн юм уу та. Гэтэ яг энэ уншлагыг харах юм бол танаас ингээд амар их анхаарал халамж авахыг хүсэж байгаа. Тэг өнгөрсөнд хамгийн гол нь энийг яг авдаг байсан байна л да. Танд ингээд яг энэ хүн хэрэгтэй юм шиг. Та энэ хүнгүүгээр бол байж чадахгүй юм шиг. Тийм мэдрэмжийг энэ харилцаа холбоогүй байгаа хүн чи танаас авдаг байсан. Тэгээ тэр мэдрэмжээ бол одоо амар хүсэж байгаа гэж гарч ирлээ. За wild side гэдэг карт байна. There is a side of you I haven't seen and want to. I want to see you let loose and get wild. Let's have some fun гинэ. За тэгэхээр одоо ингээд таныг бас бүрэн дүүрэн таньж мдээгүй байгаа гэж энэ хүн бол бодож байна л доо. Өшөө одоо ингээд цухтаа хамт байх юм бол таны өөр дүр төрхүүд, өөр илүү жоохон хөгжилтэй, шинэлэг те илүү адал явдалтай ийм зан чанарууд таны дотороос нуугдж байгаа юм шиг энэ хүнд чинь санагдаж байгаа. Тэрийг чинь бас ер нь бол харахыг, мэдрэхийг хүсэж байгаа гэж бууж ирлээ. За the future гэдэг 3 дахь үзэр гарч ирсэн. За I daydream about our future together, going on adventures and growing old together. I want it all. За ялч шүү тантай ирээдүй харж байгаа. Би бүр ингээ өдрийн зүудэнд өдрийн бодолд автдаг. Тэр өдрийн бодолд юу болоод байна уу гэхээр энэ хүн тантай ирээдүгээ хамт байгаагаар төсөөлдөг. За тэгэл хамтдаа ингээд янз бүрийн адал явдал хөөгөөд за тэгээ бүр хамтдаа хөгшөрж байгаа. Тэр бүх зүйлийг энэ хүн хүсэж байгаа гэж болвол гарч ирж байна. За I am living гинэ. За I am ready to leave a situation or a mindset that has not served me and hindered my growth. За юуг орхиод байна вэ? Энэ хүн нэг юм сөрөг юм бодол орхиод байгаа байхгүй. Тэр нь болохоор юу гэд тэгэхээр ер нь өнгөрсөнд яг яагаад алга болсон, ямар сөрөг бодол мэдрэмжүүд энэ хүнд ингэ байгаад идэв. Тэгээ сөрөг хандлага, сөрөг одоо бүр юм динамик энэ хүнд үүссэн байгаа байхгүй. Тэрнээсээ ер нь бол гарч байгаа. Бүр ингэ бит хоёрын харилцаанд өнгөрсөнд яг саад болсон миний талаас үүссэн одоо тэр сөрөг хандлагууд, сөрөг бодлууд, токсик зан чанарууд тэрийг би юу нөрхиж байгаа, би өөрчлөгдөж байгаа гэдгийг хэлхийг хүсэж байна. За mother wounds гинэ. My mother is a big influence on my behavior now as an adult. I have challenges with connecting to the divine feminine energy within me and externally. За ээжтэйгээ аягүй асуудалтай байсан юм шүү байна. Одоо тэгэхээр эрэгтэй хүн чинь ээжтэйгээ асуудалтай байгаад эхлэхээр ээжээсээ хангалттай хайр сэтгэл ингээд жоохон байхдаа хүртэж чадаагүй байгаад эхлэхээрээ юу болчдаг? Mother issuesтэй болчдаг. За mother issuesтэй л залуу юм шиг байна да энэ уншлагыг сонсож байгаа эмэгтэйчүүдийн хувьд. Ер нь миний ингээд хайр дурлалд хандах хандлагад эмэгтэй хүнийг харах өнцгт миний ээж маш их нөлөөсөн. Тэгээ баг ээжээсээ болоод ингээд тийм эмэгтэй хүнийг бүрэн ойлгох ч юм уу, эмэгтэй хүнд итгэх ч юм уу, тиймэрхүү тал дээр би асуудалтай байдгаа гэдгээ бас хэлхийг хүсэж байна. За, finding myself гинэ. It was time I went within to find myself again. I need to figure out what I want out of life. I need space. За, энэ бол өнгөрсөн дэх энержи. Өнгөрсөнд ер нь танаас харилцаа холбоогоо таслсан шалтгаан нь өөрийгөө жоох ойлгомоор байсан. Өөрийгөө ойлгомоор үедээ асуудлуудтай ингээд ер нь бол тий шууд тулаад явхаасаа илүүтэй өөрийгөө бусдаас тусгаарлаад ганцаараа байгаад өөртөө амар их цаг авдаг хүн байгаа байхгүй. Тэг вент хийн гэж хэлдэг те. Ганцаархнаа ингээл
байгаа л нэгнээс нөхдөөж уулзахгүй хайр дурлалын харилцаанаас ч гэсэндээ ингээд энерги татаад авчдаг. Тийм байдалтай би өнгөрсөнд байсан. Энэ нь бол яг өөрийгөө ойлгоё, өөрийнхөө амьдралаас яг юу хүсэж байгаа вэ гэдгийг мэдээгээд тэгсэн шүү гэдгийг хэлхийг хүсэж байна. За you are mine гинэ энэ карт болохоор. За I get so pissed knowing other people can have you now. It is toxic. Yeah, I don't care. I want the world to know your mind. За чи бол минийх гэ таныг бол амар хардаад байгаа харагдаж байна. Одоо болохоор ингээл таныг өөр хүмүүнтэй уулзаад ч юм уу те өөр шинэ харилцаа эхлүүлээд явж иж магадгүй гэж бас бодож байгаа байхгүй юу. Тэгэнгүүт за би ястай амар токсик байна да. Би зөвхөн өөрийнхөө л байлгамаар байна гэдэг яг таныг бодож байна. А гэтээ токсик байсан ч гэсэндээ хамаагүй би ингээд бүх хүмүүстэй хорвоо ертөнцид ингээд чи бол зөвхөн минийхаа гэдгийг би мэдэгдүүлмээр байна гэж бас хэлхийг хүсэж байгаа харагдлаа. За you feel like home гэмээ. Энэ бол яг энэ 10-ын аяга. За чи надад яг гэр шиг санагддаг. За being with you reminds me of simpler times. You bring me so much happiness and peace. За чамтай ингээд цуг хамт байх нь надад ийм юмс энгийн байсан үеийг санагдуулдаг. Жоохон байх үеийг нь санагдуулдаг гэх юм уу да. Яагаад вэ гэхээр чамтай цуг байхаар би маш их аз жаргал амар амгалан мэдэрдэгэ гэдгийг хэлхийг хүсэж байна. За gaslighting you гинэ. I have been lying to you and gaslighting you. You weren't crazy, you were right. I just wasn't strong enough to admit it. За өнгөрсөн та хоёроос маргалтаж муудалцаад энэ хүн ингээд ер нь таныг жоохон буруутгах гад идэх ч юм уу те. Асуудлын одоо учир шалтгаан танд байгаад байна гэдэг байсан бол энэ бүхэн худлаа. Яа үндэ асуудал нь чи биш би байсан. Зүгээр л би ингээд үннийг хүлээн зөвшөөрчихтэй өөрөө өөртөө болон чамтай шудраг харилцаад надад зориг туцсан гэж хэлхийг хүсэж байна. За одоо болохоор энэ картуудаар хэлхийг хүсэж байгаа юмнуудыг бас харъя. Нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүсийн харилцаа холбоогүй байгаа хүмүүс хэдэнд юу хэлхийг хүсэж байна. За. Одоо энэ хүний хэлхийг хүсэж байгаа үг нь болохоор ингээд жоохон конфликтийн, жоохон хоорондоо мөргөлдсөн энергүүд байна л да. За, our connection is complicated. There are issues out of control. За, хоёулынх нь харилцаа бол угаасаа юм эдрээтэй байсан байна. Ингээд миний мэдлээс, чиний мэдлээс хэтэрсэн асуудлууд байгаа гэж бас хэлхийг хүсэж байна. За, энээсээ болоод I am moving on with my life. Би өөрийнхөө амьдралыг ер нь хөөгд явлаа гэж бас ер нь бодож шийдэх гээд байсан байгаа хгүй өнгөрсөнд. Гэтэл энэ нь бол өөрчлөгдөж байгаа харагдаж байна. Яагаад вэ гэхээр шүү дээ I know what you mean to me. I am ready to be with you only now. Only you now. За чи надад яг ямар үн цэнтэй хүн бэ гэдгийг би ер нь бол гэхдээ ойлгож байгаа. Тэгээд энэ мэдрэмж маань илүү давмгаалаад би одоо зөвхөн чамтай хамт байхыг бас хүсэж байна. Энэнд би бэлэн болж байна гэдэг утгатай мессеж гарч ирж байна. Тэгээд энэ би өөрийнхөө амьдралыг хөөгд явлаа гэдэг бас энэ бодол мэдрэмж яхав энэ хүнд хаяа орж ирд юм байна л да. Яад вэ гэхээр та хоёрын харилцаанд та хоёр хоёулаа хичээгээ засаж залруулж чадахгүй ч юм шиг ийм гадны нөлөө энэ төр бас байгаа гэж бодоод байдаг. Тэрийгээ бодохоор ингээл за харилцаа ингээл амар эдрээтэй байгаа штэ цаашид ч эдрээтэй байна штэ гэд бодонгуудаа энэ хүн за би өөр ингээл ганцаараа л бай гэж боддог. Өөрийнхөө замыг хөөгд явъя гэж боддог ч гэсэндээ яг үнэндээ зүрх сэтгэлээ сонсохоор энэ хүн зөвхөн тантай хамт байхыг хүсэж байгаа гэдгээ бол бас ойлгож байгаа харагдаж байна. За despite the distance I feel like our souls still remain intertwined гинэ. Хичнээн одоо бит хоёр ингээ хол зайд аль эсвэл хоорондоо ингээ салцсан дээ ямар ч харилцаа холбоогүй байгаа ч гэсэн
бит хоёрын зүрх сэтгэл soul буюу одоо ингээд зүрх сэтгэлүүд нэг юм улаан утсаар одоо ч гэсэндээ ингээд холбогдсон. Тэр холбоо ерөөсө тасрахгүй байгаа юм шиг надад санагдаж байна гэж хэлхийг хүсэж байна. За тэгээд please don't hate me for ghosting you. You didn't deserve it. За ингээд гинт алга болсон. Тэ яг за аки чимээг байгаарай. Гинт ингээд ер нь бол алга болсон намайг уучлаарай. Чи яг энийг хүртэх ёсгүй байсан гэж бас хэлхийг хүсэж байгаа харагдлаа. Тэгээ I don't understand what this connection really is. Энэ харилцаа яг ямар харилцаа юм бэ? Ямар учиртай юм бэ? Тэрийг би бас одоохондоо сайн ойлгохгүй гэдэг ийм эргэлзээтэй мессеж орж ирж байна. За I can't take being away from you any longer. За би ингээд өөрийнхөө замыг хөөгд явъя гэж уунд бодсон. Гэхдээ би одоо чамаас өшөө урт хугацаанд ингээ хол байж, харилцаа холбоогүй байж чадахгүй нэ. Энийг би бүр төвчгээ болж гинэ гэдэг утгатай бас мессеж гарч ирж байна. За I struggle with revealing my true feelings and emotions, but I love you more than you think. Би өөрийнхөө яг жинхэнэ сэтгэл мэдрэмжийг илэрхийлэхдээ айгүй муу тааруухан. Гэхдээ чиний бодож байгаагаас илүү би чамд хайртай гэж хэлхийг хүсэж байна. За I know I hurt you. I don't want to hurt you again. Би чамайг шархлуулсан, гомдоосон гэдгээ мэдж байгаа. Би дахиад чамайг шархлуулж гомдоохыг хүсэхгүй байна гэдэг бас ийм мессеж орж ирлээ. Тэгэд энэ ерөнхий энергийг харахад болохоор шүү дээ. I wasn't planning on having anything serious when we met, but I can't deny I am falling for you. За анх танилцж байгаа үедээ би энэ харилцааг нэх амар гүнзгийрнэ, нэх хол явна, би тэгтлээ их юм мэдрэнэ гэж юусоо бодоогүй. Гэтэл яг одоо бол би чамд ингээ өдрөөс өдөрт дурлж байна. Яг чамд сэтгэлтэй хайртай гэдгээ би ойлгож байна гэдэг ийм зүйлийг хэлхийг хүсэж байгаа харагдлаа. За ингээ уншлага маань дууслаа. Нэмэлтээр болохоор энэ хүний яг одоо харилцаан дээр хамгийн харамсаж айж байгаа зүйл. За тэгээд яг юу ойлгочод байгаа вэ? Энэ хүн одоо тань дээр яг юу ухаарад байгаа вэ гэдгийг харах болно. За тэгээд энэ хүн буцаж ирэхээр байна уу гэдгийг харах болно. Үйлдэл хийвэл хизээ их вэ гэдгийг харах болно. За ингээ уншлагын дууслаа. Баярлалаа. За одоо бүгдээрээ 2 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүсийн уншлагыг эхлүүлье. 2 дугаар бүлгийг сонгосон хүмүүс маань энэ алин мэдж байгаа охинтой картыг сонгосон байх учиртай. Маш гоё карт байсан. За тэгээд энэчнээс би бас нэг 2 карт сугалцсан байгаа. Таны харилцаа холбоогүй байгаа. За альсаар маш эдрийтэй харилцаанд байгаа. Энэ хүний чинь таны талаар бодож байгаа зүйл хэлхийг хүсэж байгаа үгс. Ер нь энэ харилцаагаа яг юу гэж хардгийг тэр талаар нэг 2 ерөнхий карт сугалсан байгаа. Ингээ харах юм бол хааны илт болон justice шудраг ёсны хүзэр гарч ирсэн. За хааны илтэн дээрх үгсийг тайлбарлах юм бол I'm starting to feel more confident in my own power and in my own decisions and I can see clearly what actions I need to make гэдэг утгатай мессеж гарч ирсэн. За 11-ийн тоотой шудрагсны хүзэр дээр болохоор I see now how my behavior has affected you and it's painful feeling. You did not deserve that and I will make things right гэж гарч ирж байна л да. Энэ хүн болохоор яг харилцаагаа сайжруулах, дээрдүүлэх хүсэлтэй байгаа. Ер нь бол танд шудраг хандах ёстой. Та энэ хүнд шудраг хандж байгаа бол энэ хүн эргээгээд танд яг адилхан хандах ёстой гэдгийг айгүй сайн мэдж байгаа. Гэхдээ таны бодож байгаа хүн чинь өөрөө айгүй хүчтэй агаарын ордтой байж магадгүй. Ихэр хумах жинлүүрийн орд гарч ирж байна л да. Тэгээ энэ хүн болохоор өөрөө жоохон хүчтэй байхдаа дуртай гэх юм уу? Бодол санаа нь ингээд амар тунгалаг, цэлмэг ямар нэгэн байдлаар хэд хүчтэй сэтгэл хөдлөлт автаад байх бас дурггүй. Өөрөө яг бүх зүйлийг мэддэг, өөрөө бүх зүйлийг шийддэг. Бүх юм бас тодорхой байхад айгүй дуртай гэж гарч ирж байна. Тэгээ ингээд уншлагын яг энэ хэсгийг энэ хүний чинь бодол мэдрэмжийг харахад болохоор нь шүү дээ. Танаас болоод заримдаа сайн, заримдаа муу, янз бүрийн дэндүү хүчтэй мэдрэмжүүдийг мэдрээд байдаг. Тэгээ одоогоор бол энэ хүн чинь яг clarity буюу тодорхой байдлыг юуны төрөнд өөртөө бий болгож олохыг хүсэж байгаа харагдаж байна. Өөрөө бодол санаагаа зэгцлээд цаашдын ирээдүйдэх төлөвлөгөөнүүдэд тодорхой болгоод тань дээр юу бодоод байгаа, юу мэдрээд байгаа, тантай харилцаагаа яг яахыг хүсэж байгаа юм те. Тэрийг ойлгочоод тантай харилцаан дээр шудраг байдлыг авчрахыг, танд шудраг хандахыг, танд яг хүртэх ёстой зүйлсийг ч өгөхийг хүсэж байгаа хүзүр дээр бол бууж ирлээ. За тэгээд одоо энэ цагаан өнгийн хэсэгт болохоор та харилцаа холбоогүй байгаа аль эсвэл одоо яг энэ эдрээтэй харилцаанд байгаа хүнийхээ талаар ямар бодол мэдрэмжтэй байгаа вэ гэдгийг төрүүлж хараад энергийн шалгалт нэг хийгээд хий.
За ингэж асуухад болохоор штэ та яг бодож байгаа энэ хүнээ энэ харилцаа холбоогүй эсвэл эдрээтэй харилцаанд байгаа хүнээ айгүй хардаад байдаг харагдаж байгаа юм. Энэ хүнд ч өөр хүн байдаг гэж та бодож иж магадгүй. Аль эсвэл та хоёрын харилцаанд угаасаа л гадны 3 дахь читгэдүүд дандаа нөлөөлж идэг. Та энэ хүнтэйгээ ер нь хамт ажилладаг ч юм уу, аль эсвэл найз нөхдийн хүрээлэл дотор байдаг гэж болно. Аль эсвэл та хоёр ингээ одоо хосууд байсан байлаа ч юм уу тэгж бодъё. Тэгэнгүүт ингээд та хоёрын эргэн тойронд дундын ингээд танилуд аягүй их байдаг байж иж болно. Тэгээ энэ хүмүүс ерөөсөө ингээд нэг саад болоод идэг харагдаж байгаа юм. Та хоёр яг нэг болж бүтээл ойлголцоол хамтдаа гоё бай гээл тэгэнгүүт нэг хүн дундуур ч орж ирээл ховж ивэнтер тараагаал аль эсвэл таны бодож байгаа энэ хүн дээр чинь наалдаал, аль эсвэл тань дээр наалдаал тэгэл эн чин та хоёрын дунд бие бинийгээ хардах, буруу ойлголцох одоо яг нэг тийм асуудал үүсгээд байдаг байж иж магадгүй харагдаж байна. Иннээс болоод та хоёр ерөөсөө ярилцаж чадахгүй байдалтай байгаад байгаа харагдаж байгаа. Нэгдүгээр бүлэгтэй харьцуулахад хоёрдугаар бүлгийг сонгож байгаа хүмүүс бол бүр огт харилцаа холбоогүй биш, ерөн саяхан харилцаа холбоогүй болсон юм уу? Аль эсвэл одоогоор маш эдрээтэй харилцаанд байгаа юм шиг хүзүүрээр гарч ирж байна. Тэгээд ингээд та хоёр яг ярилцъя. Та энэ хүнтэй үнэхээр ярилцаад ойлголцоод энэ хүнийг илүү таньж мэдээ, илүү ухаж ойлгоё гээл тэгэнгүүт ягаад ч юм та хоёр одоодоо амар гоё нээлттэйгээр халуун дулаанаар ярилцаж чаддгүй. Ерөөсө та энэ хүнтэй бол харилцаан дээр ерөөсө одоодоо байж чадахгүй. Өнгөрсөнд болсон юмнуудыг бодоол аль эсвэл ирээдүйд хэтэрхий анхаарлаа хандуулаад байгаа байдалтай бол байна. Аль эсвэл яг ярилцаал гоё ойлголцоол те нэгнтэйгээ маш их ярьж бичиж цагийг өнгөрөөе гэд тэгэнгүүт энэ хүн чинь ажилтай байгаад амждаггүй, аль эсвэл та хоёр ерөөсөө хоёулаа байж таарахгүй, эргэн тойронд чинь дандаа ингээл 2 дахь 3 дахь хүмүүс байгаад идэх юм шиг. Тэгээ энэс болоод та маш их дотоод зөрчилдөөнтэй байгаад байгаа харагдаж байна. Ингээд хэлчих юм бол энэ хүн маань яг юу гэж бодох бол те өөр хүмүүс бас байгаад идэг, ярилцмаар байгаад ахад их тийм гадны нөлөөтэй саад дутгарууд аягүй их байгаад байгаагаас болоод та энэ харилцаа холбоогүй байгаа эсвэл энэ эдрээтэй харилцаанд байгаа хүнтэйгээ ерөөсөө нээлттэй харилцаж чадахгүй байгаад эсэргээрээ ингээд хэлмээр байгаа бодож байгаа тэр зүйлсээ та ингээд дотроо хадгалаад байгаад байдаг харагдаж байна. Тэгээ энээсээ болоод одоо яг энэ хүнтэй ингээд нээлттэй ярилцаж чадахгүй, ойлголцож чадахгүй, та энэ харилцаан дээр хичээмээр байвч энэ хүний төлөө тэмцмээр байвч тэгж чадахгүй байдалтай байгаад байгаа харагдлаа. За тэгээд энэ хэсэг дээр болохоор юу штэ ер нь бол та энэ харилцаа холбоогүй байгаа хүнээ маш муугаар бодож байгаа энерги бол байна. Emperor буюу эзэн хаан доошоо харж гарч ирж байгаа гэхээр ер нь саяхан ч юм уу таны урмыг нэлээд хугалцсан байж иж бас болно. Эзэн хаан доошоо харж гарч ирж байгаа гэхээр та энэ хүнийг ууг нь эзэн хаан дээшээ гэж боддог байгаа аахгүй юу? Юу гэсэн үг вэ гэд тэгэхээр та энэ хүнийг айгу мундаг ир хүн гэж боддог. Одоо энэ уншлагыг сонсож байгаа эмэгтэйчүүдийн маань хувьд тэгэд энэ харилцаан дээр таны төлөө яг нэг ингэж хичээн байх та, танд нэг ийм зүйл хэлнэ ах та, ийм байдлаар танд тус болно байх та гэд хүлээлт тавьтал энэ хүн хүлээлтэд чинь хүрэхгүй таны урмыг хуглаад байгаа байдалтай байна. Иннээс болоод энэ хүн чинь ер нь бол цаашид намайг дэмжиж, тэтгээд, надад тусламж дэмжлэг үзүүлээд, хэлсэн ярьсандаа хүрээд те ингээд миний хажууд надад нөмөр нөөлөг болох хүн биш юм бэ штэ гэдэг ийм бодол танд бол үүсчээд байгаа харагдаж байна. Иннээс болоод та энэ хүнтэй яг урт хугацааны ирээдүй харж чадахгүй байгаа. Хамтдаа амьдарч байгаа, гэр бүл болж байгаа те нэг юм солид доктортой зүйлийг бүтээгээд хамтдаа хичээгээд явж байгаа. Ийм ирээдүйг та энэ хүнтэй бол яасан ч харж чадахгүй байгаад байна. Гэтэ энэ болохоор яг саяхан үүссэн танд үүссэн мэдрэмж байгаад байгаа харагдаж байгаа байхгүй юу? Ууг нь бол Hierophant дээшээ харж гарч ирж байгаа гэхээр та энэ хүнтэй өөрийгөө маш бат бөх холбоотой гэж боддог. Нэг нэгнийхээ маш гүн гүнзгий нууцуудыг мэддэг. Нэг нэгнээ айгу хүндэлж ирсэн. Одоо ч юу нь бол тэр хүндлэл бас ор мөргүй байхгүй болчоогүй байгаа. Энэ харилцаагаа та маш үн цэнтэй гэж боддог. Тэгээд та өөрөө энэ хүндээ дандаа ингээд тусдим болж идэг. Та энэ хүний баг яг нэг юм арыг хамгаалах хүсэлтэй байдаг. Ер нь хамгаалдаг гэж хэлж болно. Гэтэл эргээгээд яг энэ харилцаа холбоогүй байгаа аль эсвэл энэ эдрээтэй харилцаанд байгаа хүн чинь танд хамгаалалт болж чадчихэв үү? Танд түшиг тулгуур болж чадчихэв үү гэхээр ерөөсөө үгүй байгаад байгаа юм шиг.
Энэ хүн маш эготой, маш бардам зантай. Тэр бардам зангаасаа болоод тантай яг өөрийнхоороо чин шударгаар харьцаж чаддгүй юм шиг ийм мэдрэмжийг та аваад тэгэд энэ хүнтэй одоо яг урт хугацааны ирээдүй харж чадхаа ерөөсө болчоод байна. Тэг өнгөрсөнд болохоор та энэ хүнтэй болж бүтэх гээд урт хугацааны харилцааг бий болгох гээд ингээ айгу яарж исэн байгаа байхгүй туулаа шиг те бүр ингээл дигдээл доктортой харилцааг энэ хүнтэй бий болгохын төлөө та ингээл амар хичээж исэн бол одоо яг ингээ болцсон. Энэ туулаа ерөөсө гүүхээ давхихаа болчоод байгаа харагдаж байна. За тэгээ Seven of Swords дээшээ харж гарч ирж байна. Тэгээд нэг л юм танаас нуугаад идэв юм шиг. Яагаад ч юм таны яг хэрэгтэй үед чинь энэ хүн ингээ байхгүй болчдөг. Зарим талаараа та энэ хүний төлөө бас айгүй хичээж исэн байгаад байгаа харагдаж байгаа байхгүй. Гэтэл таны төлөө хичээх цаг болонгууд таны төлөө өөрийгөө баталж нотолж харуулах нэг тийм эвзэгтэй үе тулгарнгууд энэ хүн чинь ингээ байхгүй болчдөг. Та энэ хүний дэргэд бүх үед дандаа байж идэг. Гэтэл таны яг унах бүдрэх, таны сэтгэл санаа тогтворгүй хэцүү болох үед энэ хүн таны дэргэд байдаггүй гэдэх юм бол ерөөсөө үгүй санагдаад байгаа. Иннээс болоод та энэ хүнд маш их татагдчихсэн, маш их тэмүүлжсэн. Энэ хүнтэй шинэ эхлэлийг та бий болгоход 100% итгэлтэй бэлэн байсан. Урт хугацааны ч тэр, богино хугацааны ч тэр бүхэл ирээдүйг та энэ хүнтэй харж исэн. Ер нь маш их татагдаж, энэ хүнийг маш их хүсэж исэн. Энэ хүн рүү маш их тэмүүлжсэн. Энэ хүнийг харахгүй л болж чадахгүй, энэ хүнтэй ярилцахгүй л болж чадахгүй байдалтай байсан бол одоо яг тийм байхаа болцсон. Урамчин ингээ амар хугарсан байдал бол 2 дугаар бүлгийнхнаас мэдэгдэж байна. Тийм болохоор та одоо за би энэ хүнтэй ер нь ирээдүй харах уу аль эсвэл энэ хүнийг орхих уу? Би энэ хүнийг одоо ингээ хүлээгээд энэ хүн дээр жоохон төвчээртэй хандах уу аль эсвэл би энэ харилцаанаас бүр гарч явах уу гэдэг ийм 2 том шийдвэрийн дунд аль нэгийг нь та гарах гад бэлдээд байж байгаа хүзүр дээр бол гарч ирлээ. Ерөнхий энергийг харахад болохоор штэ та энэ хүний төлөө маш их хичээдэг. Та энэ хүнд туслах боломжоо алддаггүй. Та энэ хүнтэй уулзах боломжоо алддаггүй. Энэ хүнд таны хэрэгцээ тусламж байна гэж гэх юм бол та дэрэгдэн гүйж очиод бүх зүйлийг шийдэж өгöd байж идэг. Гэтэл эргээгээд та энэ хүнээс өөрийнхөө гаргаж байгаа шиг хичээл зүтгэлийг жоохон ч гэсэндээ ингээл харангуйт энэ хүн ерөөсөө хөдлөхгүй байгаад байгаа юм шиг. Энэ хүн ерөөсөө ингээл таны эргэн тойронд байхгүй тийм байгаад байгаа. Ийм болохоор та энэ хүнээс нэг тийм татгалзаад байгаа юм шиг хариу байнга аваад байгаагаасаа одоо ингээд залхаад амар урамчин хугарж байгаа. Шинэхэн байдлаа баг ингээд урамчин хугарсан. Энэ хүнийг бол ингээд итгэж найдаж болохооргүй хүн юм байна да. Би бас энэ харилцаан дээр ер нь жоохон өөрийгөө хамгаалах хэрэгтэй юм биш үү? Би бодлоготой байх хэрэгтэй юм биш үү? Тэгэхгүй бол яг ингээд би энэ хүнд 100% найдаж итгэж болохгүй юм байна. Энэ хүн хэлсэн амандаа хүрч чадахгүй гэж магадгүй. Энэ хүн миний хамгийн хэцүү үед миний дэргэд байхгүй гэж магадгүй гэдэг ийм мэдрэмжийг 2 дугаар бүлгийнхэн маань авч байгаа харагдаж байна. Уг нь бол та маш их хичээж байгаа энэ хүнд анзаарах гэж, энэ хүнээс зүрх сэтгэл мэдрэх гэж, энэ хүнд үнэлэгдэх гэж маш их хичээж байгаа ч гэсэндээ тэр чинь ерөөсөө үр дүн өгөхгүй байгаад байгаа учраас та бүхэн яг ингээд бууж өгч байгаа байдалтай бол байна. Ингээд энэ уншлагыг хийсэн чинь амар emotional болоод ягаад ч юм хоолой жоохон зангираад байна л да. За одоо болохоор энэ харилцаа холбоогүй байгаа аль эсвэл эдрээтэй харилцаанд байгаа хүний чинь таны талаарх одоогийн бодол мэдрэмжийг нь харъя. Тэгж асуухад болохоор шал эсэргээрээ юм гарч ирж байх юм аа. Энэ хүн өөрийг чинь дэндүү өндрөөр үнэлдэг. Энэ хүн танаас насаар дүү ч юм уу аль эсвэл та хоёрын одоогийн нийгмийн статусын байрлал айгүй ялгаатай байгаа байж болно. Та илүү ашиг орлого олдог, та илүү амжилттай, нөгөө хүн чинь учраа олоогүй ч юм уу жоохон уналтынхаа үе дээр явж байгаа байж магадгүй хүзүр дээр гарч ирж байна л да. Тэгэд энэ хүн тантай бүтээсэн дурсамж айгүй ихтэй, таныг ингээл бодож явдаг тий. Бараг та хоёрт ингээ үнэхээр шууд утгаараа хамтдаа агуулсан зураг хүрэх ч юм уу байдаг байж болно. Тэрийгээ энэ хүн гэхдээ яг одоо орхихыг хүсэж байна. Энэ харилцаанаас жоохон гарч яваад байгаа энерги таны энэ харилцаа холбоогүй байгаа хүнд чинь байна. За шалтгаан нь болохоор юу юм бэ гэхээр Six of Wands дээш гарч ирж байгаа байхгүй юу? Таныг маш өөртөө ихтгэлтэй, маш амбицтай, маш амжилттай байгаа ийм хүн гэж харж байна. Тэгээ энэ хүний хувьд ингээд энэ хүнийг шаналгаад байгаа зүйл байгаа. Тэр нь болохоор юу юм бэ гэхээр ийм мундаг байгаа, ийм амжилттай байгаа хүн ингээд надтай хамт байж ийснаа өөр хүн сонирхоод явж магадгүй. Өөр хүн одоо надаас илүү дээр хүнийг олоод сонгоод тэр хүнтэйгээ ирээдүй хараад явчих магадгүй гэд танд жоохон итгэхгүй байгаад байгаа энерги амар хүчтэй байна. Тийм учраас ингээд танд зүрх сэтгэлээ өгөөд танд итгээд те ингэж байж агаад
танд хуурдагдчихж магадгүй, танд орхигдчихж магадгүй гэж энэ хүн чинь бодоод байгаа харагдаж байгаа байхгүй. Тийм учраас тийм сэтгэл шархлуулам зүйлс болохоос өмнө би энэ хүнтэй байгаа дурсамжаа устгаад үгүй хийгээд энэ харилцаанаас гараад явъя. Намайг гомдоохоос өмнө, намайг шархлуулахаас өмнө би энэ харилцаанаас гараад явчихъя гэдэг ийм бодолтой байгаад байна. Ирээдүйд маш их эргэлзэж байна л да. Ер нь бол энэ хүн чинь бас та хоёрын ирээдүй ямар байхыг одоо далдыг хардж байгаа биш мэдэхгүй шүү дээ. Тийм байтал ирээдүйд ер нь бол энэ хүн намайг яг гомдоож магадгүй, энэ хүн намайг орхиж магадгүй. Яагаад вэ гэхээр өөрөө маш амжилттай, амбицтай байгаад байгаа хүн өөртөөгөө адилхан л яг хүнийг хүсэж байгаа. Тэгэд ингээ хамтдаа байж идэл өөр хүн энэ төр хараад ч юм уу те өөр хүн рүү ингээл эргэж мэргэж хараад өөр хүн энэ төр сонирхол ингээд намайг гомдоочж магадгүй. Тэрийг бол би яг тисэж төвчиж чадахгүй. Тийм учраас бит хоёрт маш их дурсамж байгаа. Бит хоёрт нэг гэх маш их сэтгэл байгаа ч гэсэндээ би энийгээ одоо ингээд үгүй хийгээд цаашаа урагшлах хэрэгтэй юм байна гэсэн нэг тийм бодол байна. Гэтэ энэ болохоор юунаас үүсэж ийнө гэхээр маш их шаналл, маш их эргэлзээ, маш их сэтгэлийн одоо юм хүнд мэдрэмжүүдээс нь болж үүсэж байгаа гэж гарч ирж байна. Тэгээ star card дээшээ харж гарч ирж байна гэхээр та энэ хүний хувьд яг л од шиг бүр ингээ гялалцдаг. Хав харанхуй шүн ингээл амар том од гарч ирээд те ялангуяа үрийн цалмын гэдэг үлээ одоо далаачид те нэг одыг ингээл баримжаалал очих газар руугаа урт аялалд гардаг штэ. Тэгэл ингээд төөрчиж магадгүй далаа гэдэг чинь өөр ямар ч одоо юм чиглэл байхгүй юм том цэлгэр ус байгаа штэ. Тэгээд тэрүүгээр яг яаж ингээд замаа туулдаг вэ гэхээр тэгэхээр нэг одоор баримжаа авдаг. Та тэр энэ хүнд яг тэр од шиг санагддаг. Энэ хүн чинь өөрийгөө яг ингээд төөрцөн байгаа далаачин гэж боддог. Тэгээд star card дээшээ харж гарч ирж байгаа нэхэр таныг маш гялалцсан, өөрт нь хамгийн гол нь гэхдээ маш сайхан сэтгэлээр ханддаг гэдгийг гэхдээ энэ хүн мэдэж байна. Таныг болохоор ингээд өөрийг нь тоодгүй, барьцгүй, намайг юу яач ч магадгүй энэ төр гэсэн зөвхөн тийм муу юм бодоод байгаа байхгүй байгаа байхгүй юу? Тийм юм байхгүй байгаа. Яг өөрт нь гаргадаг сэтгэл, өөрт нь гаргадаг хандлага болвол таних маш ирч хүчтэй, маш итгэл, урам зоригтой, энэ хүнийг та зоригжуулдаг, энэ хүнд итгэл хайрладаг, энэ хүнд хүсэл мөрөөдөл бэлгэлдэг гэдгийг болвол таны бодож байгаа юм чинь бол маш сайн мэдэж байна. Гэхдээ нэг талаасаа та хитрхи гялалцсан од шиг байгаад байгаа. Та маш өөртөө итгэлтэй, та уучраа олцсон, өөрийнхөө урт хугацааны ирээдүйг тодорхойлчихсан байгаад тэгэд нэг ингээд та өөрөө дэндүү томоор гэрэлтэж байгаа учраас тэр гэрлээсээ жоохныг энэ хүнд өгөөд бэлэглээд баг энэ хүнд ингээд байнга тус болоод сайхан хандаад агаад энэ хүн бас жоохон дарамт мэдэрч байна. Хитрхи одоо ингээд таны гэрлээс бүр ингээд вампирууд одоо ингээд хав харанхуйд байж байгаа л гэрэл гараад ирэхээр гээл бүр ингээд айгаал цутаадаг штэ. Яг тийм энержи бас хажуугаар нь орж ирж байна. Таны гэрэлтэж байгаа гэрэл дэндүү хурц байгаад байгаа учраас, та дэндүү мундаг байгаад байгаа учраас, та өөрөөс нь дэндүү хавь илүү байгаад байгаа учраас энэ хүн тантай ингээл уулзахдаа хамтдаа цагийг өнгөрөөхдөө зүгээр байдаг хэрнээ танаас яг холдоод салангуудаа ийм дарамтыг мэдэрдэг. Би илүү мундаг байх хэвээр, би илүү хичээх хэвээр, би энэ хүний хаанаач хүрэхгүй байгаад байна. Тэг би ийм чигээрээ энэ хүнтэй хамт байх юм бол нэг л өдөр надаас цалхаад уйдаад надаас илүү хүнийг олоод явчихна гэдэг ийм айдас энэ хүнд байгаа гэж гарч ирж байна. Яагаад ч юм жоохон дарамттай мэдрэмж гэхдээ таны энэ бодож байгаа харилцаа холбоогүй альсэл маш ээдрээтэй байгаа хүн чинь танаас авдаг. Гэтэ таны бурууч биш л дээ. Зүгээр энэ хүн өөрөө дэндүү харанхуйд, та дэндүү гэрэлтээд байгаад байна. Энэ хүн дэндүү ёроолд, та дэндүү дээр тэнгэрт байгаад байна гэсэн үг. Одоо муухай харьцуулалт хийх юм бол бүр ингээ ойлгомжтойгоор харьцуулах юм бол тэгээ энэс болоод энэ хүн чинь тантай яг authentic self-ээр буюу яг өөрийнхоороо байж чадахгүй. Яг ингээ тантай амар гоё ярилцаад тэгээ энэ хүзрийг харахад ингээ яг өөдөөдөөс харцсан нэг игнэнд байгаа үз тантай ингээд ойртоод ярилцаад танд зүрх сэтгэлээ өгөөд тантай ижил талуудаа илүү embrace хийгээд ижил талуудаа илүү дэмжиж ингээд тайван тухтай байж чадахгүй байчаад байгаа гэж хүзрээр бол гарч ирлээ. Тэгээ Five of Swords доошоо харж гарч ирж байгаа хэрэг та хоёрын дунд угаасаа нэг хүн байгаад байна. Тэгээ энэ болохоор юу штэ ер нь бол энэ хүн чинь өөрөө өөр хүнтэй ч юм уу те аль эсвэл энэ хүн өөрөө өөр хүнтэй харьцаж байгаа таны уурыг хүргэцэн ч юм уу тийм юм бол бас байхгүй. Угаасаа таныг хардаад байгаа энерги бол бас маш их хүчтэй байна.
Та хоёрын дунд яг ингээд нэг нэгнээ буруугаар ойлгоцсон. Эсвэл та хоёрын дунд хэн нэгэн дунд урчаараа яс хайцсан. Тэ энэ бол дундын найз нөхөд, гэр бүлийн гишүүд, ажил төрөл хол за юу ч байж иж болно. Нэг л ингээд зөвхөн та хоёроос шалтгаалаагүй өөр бас гадны нөлөөнөөс болоод та хоёр ингээд буруу ойлголцсон байдалтай байгаад байна. Иннээсээ болвол энэ хүн гараад тантай ярилцаад ойлголцоод одоо үүсчихэд байгаа юм нэг тухгүй тий бараг харцнаасаа болоод ирээдүгөө амар муухайгаар төсөөлж байгаа. Иннээсээ болоод шаналж байгаа. Энэ байдлаасаа таны бодож байгаа энэ хүн чинь гармаар байгаа ч гэсэндээ өөрөө төрүүлж үйлдэл хийж чадахгүй байгаад байгаа харагдаж байна. Өөрөө төрүүлээ тантай ярилцаад ч юм уу те юу бодож мэдрээд уурлаад байгаа юмнууд байгаа. Сэтгэл санаа нь амар тогтворгүй болчиход байгаа юмнууд байгаа. Тэрийг ингээд танд шууд хилээд гадагшлуулаад яриад байж чадахгүй. Энэ талаар бодоол эвлэрмээр байгаа ч гэсэндээ ойлголцоод харилцаагаа амар гоё цаашаа үргэлжлүүлмээр байгаа ч гэсэндээ буруу ойлголтуудаа хамтдаа засчих юм бол энэ хүний сэтгэл санаач амар гоё тайван болоод clarity буюу тодорхой байдлыг олчих гээд байгаа байхгүй. Гэтэл энэ хүн яг энэ яриаг эхлүүлж өөрөө чадахгүй байгаад байгаа харагдаж байна. Тийм учраас яг юун дээр та хоёр ойлголцоогүй, яагаад харилцаа болохгүй байгаа, яагаад харилцаа холбоогүй байгаад байгаа тий энэ талаараа ингээл бодоол байгаад байгаа харагдаж байна. Гэс засчи, янзалчи, уулзъя альсэл бичээ ч юм уу тэгж бодож чадахгүй байгаа гэж хүзүр дээр гарч ирлээ. Тэгээ одоогоор бол энэ хүн жоохон зөрүүд байгаад байгаа харагдаж байна. Өөрөө төрүүлж тань руу үйлдэл хийхгүй те таныг бол анхаарахгүй ч юм уу таны талаар бодохгүй байх гэж маш их хичээж байгаа. Ер нь зөрүүдэлж байгаа. Өөрийнхөө зүрх сэтгэлийг танаас амар харамлж байгаа, хамгаалж байгаа байдалтай байна. Тэгээ таны талаараас нэг буруу юм бодцсон, тэрэн дээрээ бас яг ингээд бат зогссон те. Уг нь бол ийм хэрэгтэй хэрэггүй юм бодож энэ бодолтой ингээд хит зөрүүд байдлаар автаад байхыг хүсэхгүй байгаа байхгүй юу? Гэтэл жоохон танд буулт хийх, таныг уучлах, тийм байдлаар хандаж чадахгүй байгаад байна. Зөрүүдэл байгаад байгаа хүзүр дээр гарч ирлээ. Five of Pentacles доошоо харж гарч ирж байна гэхээр ер нь бол тантай хамт байхаараа insecure байгаад идэг, өөртөө итгэлгүй байгаад идэг асуудлууд бол байгаа. Зарим талаар таныг амар гомдоодсон ч гэж бодож байгаа. Тэгээ та ч энэ хүнийг бас гомдоогоод байгаа. Ер нь бинийгаа л ингээл ойлгохгүй те та хоёрын хайрын хил зөрөөл, та хоёрын нэг гэж байгаа үйлдэлүүд ингээл зөрөөд байгаа. Тэгээ энийгээ уг нь бол энэ хүн дээрдүүлмээр байна. Яг одоогийн байгаад байгаа нөхцөл байдал, энэ таагүй нөхцөл байдалд энэ хүн өөрөө байхыг хүсэхгүй байгаа. Гэхдээ өөрөө төрүүлж үйлдэл хийх жоохон бодлогүй байна. За нэг бол ер нь ингээл хүзрүүдээс харахад амар зөрүүдлээд байна. А нөгөө талаас гэх юм бол яг яаж төрүүлж тань руу үйлдэл хийж ярилцаж харилцаагаа сайжруулахаа энэ хүн бас яг ойлгохгүй байгаа гэж бууж ирж байна. Тэгэхээр нэмэлт илүү гүнзгий сонирхолтой гарч ирэх болов уу? Яг тэгэхээр нэгдүгээр бүлэг маш тодорхой байсан. Хоёрдугаар бүлэг болохоор яг одоогийн ингээд таач энэ хүнийг амар сул дороогоор бодоод энэ хүнч таныг дэндүү өндрөөр үнэлээд тэгээд хоёулаа ер нь бол биенийхээ жоохон сөрөг талуудыг амар бодоод байгаа хүзүр дээр гарч ирж байна. За таны асууж байгаа хүн чинь яана энийг одоо нэгдүгээр бүлэг дээр хэлхээ мартцсан. Гэтэ гайгүй хаа. Таны бодож байгаа хүн чинь хоньны орд, үхрийн орд. За сарны ордыг мэддэггүй сарны орд нь хумх байж иж болно. Аль эсвэл энэ таны ч орд байх боломжтой. Таны орд гэх юм бол л штэ хумх байх маш өндөр магадaltaй харагдаж байна. Бас газрын ордууд бууж ирлээ. Өхөр охин матар орж ирж байна. Тэгээд энэ хүн чинь бас өөр агаарын ордтой ихэр хумх жинлүүр байх магадлал бас маш их өндөртэй байгаа харагдлаа. За орд нь болохоор заавал таарах бас албагүй шүү. Confirmation буюу баттгал болж өгж байгаа гэсэн. За энэ бүлгийг сонгож байгаа хүмүүсийн бодож буй харилцаа холбоогүй байгаа хүмүүс тэдэнд юу хэлхийг хүсэж байна вэ? Маш олон картуудаар харах болон юу ч гэсэн байрлуулж. Twin Flame. Маш их таталцдаг хэрнээ маш их түлхэлцдэг ийм мэдрэмжийг танаас мэдрээд идэг юм шиг харагдаж байгаа юм. Ямар ч байсан гэсэн энэ хүн чинь гэхдээ тантай харилцаагаа маш гүнзгий гэж бас боддог.
За таны талд тавиад байгаа болохоос биш энэ бол яг бодож байгаа хүний чинь мэдрэмж шүү. Зайчлаад ингээд тавьчлаа. За эхлээд болохоор have my kids гэдэг хүзэр гарч ирсэн. I want to have a family with you. I know you'd be an amazing parent and I dream of the day I can experience raising a family together. За хүүхдүүдийг мань гаргаач гэдэг утгатай карт гарч ирж байна. Энэ хүн гэхдээ өөртөө ч маш урт хугацааны ирээдүй ялцчихгүй хардгаа. Тэгээ энэ болохоор ер нь яг одоогийн бодол мэдрэмж биш, илүү цаашаа гүнзгий ухвал энэ мэдрэмжүүд нь гарч ирэх байх. Би чамайг маш сайн эцэг ч юм уу те их ч юм уу болно гэж боддгоо. Тэгээд би одоо яг ингээд хамтдаа ирээдүг бүтээж байгаа, хамтдаа гэр бүл болж байгаа тэр зүйлийг би одоо мөрөөддгөө гэдэг утгатай мессеж гарч ирлээ. За twin flame ихэр дүл гэдэг карт гарч ирж байна. За you activated my soul to find my true purpose and destiny in life. You helped me heal in ways no one else could. Thank you for finding me again this time around. За ингээд энэ хүн болохоор бас ихэр дүүлийн төрийн ч юм уу те soul mate-ийн талаар янз бүрийн мэдлэггүй хүн байж болно. Ялангуяа эрэгтэй хүмүүс бол одоо ингээд энэ миний ихэр дүүл, энэ миний soul mate, заяаны хань гэж ахгүй штэ. Гэхдээ яг л ихэр дүүлийн юм шиг та заяаны хань soul mate-ийн юм шиг мэдрэмжийг та энэ хүнд өгдөг. За you activated my soul to find my true purpose and destiny in life. Яг ингээд чамтай уулзсанаар би өөрийнхөө амьдралын зорилгыг олох яг нэг тийм хүч урам зоригтой болсон. Чи миний сэтгэлийг яг ингээд өрдөж өгсөн. За тэгээд миний яг сэтгэл дотор байгаа шарах сэтгэлийн шаналлуудыг өөр хин ч ингэж чам шиг эдгэж чадаагүй. Тэгээд яг л энэ үед те энэ цаг мөчид намайг олсонд баярлалаа гэдэг утгатай мессеж гарч ирж байна. Тэгэхээр та энэ хүнд бас яг энэ одны энергээр нөлөөлөд байгаа харагдаж байгаа байхгүй. Та энэ хүнд хүсэл, мөрөөдөл, урам зориг, хав харанхуйд бас яг явах, чиглүүлэх зам нь болж өгч байгаа. Тэгээ энэнд чинь бол маш их талархаж байгаа ч гэсэндээ бас зэрэгцээд танаас айх шалтгаан болдог гэж гарч ирж байна. За let me go гинэ намайг тавьж явал. За you deserve all the good things in the world and right now I am not in a space to give you the type of connection you deserve. Live your life and let me go. За өөртөө итгэлгүй байгаад байгаа байдал нь яг л энэ дээр гарч ирсэн юмуд яг энэ дээр буугаад гараад ирсэн. За чи энэ хорвоо ертөнцөөс энэ амьдралаас бүхэл сайн сайхан зүйлийг хүртэх эрхтэй хүн, дэлэх гэж ирсэн хүн. За яг ийм сайхан зүйлсийг чинь би чамд одоо өгөх яг тийм боломж бололцоотой нөхцөл байдалд биш байгаад байна. Тийм болохоор яг өөрийнхөө амьдраа намайг тавьж явуулсан ч зүгээрээ гэдэг утгатай бас мессеж гарч ирж байна. За you are my soulmate. За it must be written in the stars. Because you must definitely are my destiny. We belong together. Гэтэ яг зүрх сэтгэлийн хувьд гэхээр та хоёрын учирсан нь зүгээр нэг учрал юм шиг энэ хүнд санагддаггүй. Тэгээ энэ болохоор ингээ үнэхээр л бидний хувь заяанд хоёулаа ингээд учраад хамт байх нь бичигдчихсэн зүйл байсан байхаа. Яг вэ гэхээр чи яг ингээл миний цаашдын ирээдүйн хувь заяа юм шиг надад санагдаж байна. Бит хоёр уг нь хамт байх хэрэгтэй хүмүүсээ гэдэг яг зүрх сэтгэл нь одоо яг хүсэл нь энэ гоё сайхан зүйлсийг энэ хүнд хилээд байдаг таны талаар гэтэл айдас нь хэд логикл байдал нь яг одоогийнхоо нөхцөл байдлыг аягүй хатуугаар бодтойгоор ширүүнээр харж байгаа нь яг ингээд заавал надтай хамт байх хэрэггүй дээ. Би угаасаа чамайг аз жаргалтай байлгаж чадах нөхцөл байдал биш байгаа штэ гэсэн юм сөрөг бодлууд руу аваачаад байна. За mother wounds гинэ. My mother is a big influence on my behavior now as an adult. I have challenges with connecting to the divine feminine energy within me and externally. За ер нь бол жоохон mother issues дээ. Ээжтэйгээ харилцаа нь муу байдаг байж магадгүй. Тийм болохоор ээжтэйгээ харилцдаг харилцаа нь ээжээсээ авсан тодорхой хэмжээнд сэтгэлийн шарах дарамтууд энэ хүнд байгаа. Энэ нь болохоор эмэгтэй хүнтэй харилцах харилцаанд нь бас амар нөлөөлцсөн гэдгийг хэлхийг бас хүсэж байна. За focused on my money гинэ. I am currently focusing on my career and finances. My main priority is financial stability. За мөнгө санхүүгийн хувьд ч юм уу нийгмийн статус, ажил төрөлтэй холбоотой юмн дээр танаас өөрийгөө амар доогуур түвшинд байгаад байна. Тэгээ танаас байнга ингээл тусламж дэмжлэг аваад, танаар хайрлуулаад, танаар халамжлуулаад, танаар тэтгүүлээд байхаас энэ амар санаа зовоод байгаа харагдаж байгаа байхгүй юу? Энэ болохоор бас яг улмал би болоогүй байгаа, би мундаг сайн амжилттай байж чадахгүй байгаа гэдэг энэ бас айдсыг нь өрдөөд байгаа. Тийм болохоор энэ хүн бас яг одоогоор хамгийн амьдралдаа чухалчилж анхаарж байгаа зүйл нь мөнгө санхүүгийн нөхцөл байдал нь гэдгийг
бол хэлхийг хүсэж байна. За showing out гинэ. I am acting like I don't care about what's happened between us, but I do just want to appear unbothered гинэ. За ингээл та хоёрын дунд маргаан зөрчилтөө үүссэн ч юм уу, та хоёрын дунд ингээл энэ хүн чинь таныг хардах, та энэ хүнийг буруугаар ойлгох, нэг тийм буруу ойлголцол угаасаа сайхан ч юм уу үүсчихэд байгаа харагдаж байгаа байхгүй юу. Тэгээд энэ хүн болохоор ерөөсөө та хоёрын дунд өнгөрсөнд болсон зүйлийн талаар нэг бодохгүй байгаа юм шиг, тэрэнд ерөөсөө анхаарлаа хандуулахгүй байгаа юм шиг, ерөөсөө хэцүү биш байгаа юм шиг харагдаж байгаа бол энэ нь дүр хэсэгж байгаа. Тэр талаараа харин ч эсэргээрээ маш их бодож байгаа ч гэсэндээ жоохон nonchalant буюу хээгүү, aloof буюу одоо нөгөө нэг юм зүрх сэтгэлгүйч юм шиг байдлыг харуулах гад хичээгээд байгаа гэж гарч ирж байна. За you are so special гинэ. You are so special гэж байна. За тэгэхээр you are truly divine. I have never felt energy like yours before and I can't get enough. За таныг бол өөрт нь маш чухал хүн гэдгийг хэлхийг хүсэж байгаа гэж гарч ирж байна. Гэт тань шиг юу н энергитэй ийм хүнийг урд нь харж байгаагүй. Тэгээд цуг байвал бас үнэхээр байн хамт байгаад л баймаар байдаг гэдгийг хэлхийг хүсэж байна. За need time to heal гэж байна. Right now I am in a space where I need to focus on my healing and self-love. This isn't about you, it's about me гинэ. За жоохон эдгэрэх ганцаараа байх хугацаа хэрэгтэй байгаа. Би одоо бол яг өөрийнхөө зүрх сэтгэлийг ангаах, эдгэх, өөрийгөө хайрлаж сурах тэр зүйл дээр илүү анхаарлаа хандуулмаар байна. Энэ бол ерөөсөө чамаас болж байгаа зүйл биш ээ. Надтай л холбоотой шүү гэж хэлхийг хүсэж байгаа харагдаж байна. За одоо болохоор энэ картаар энэ хүн тань юу хэлхийг хүсэж байгааг харъя. Хоёрдугаар бүлгийг сонгож байгаа хүмүүсийн харилцаа холбоогүй байгаа хүн нь энэ харилцааныхаа талаар юу гэж бодож байна? Юу хэлхийг хүсэж байна вэ? Чаус. За тэгэхээр ер нь энэ картыг харах юм бол хүсэж байгаа юм нь хоорондоо одоо зүрх сэтгэл болон оюун санаа нь хоорондоо өстө битүү мөргөлдөж байгаа харагдаж байна. За эхний картыг харахад болохоор I don't want to let you go. I miss being with you. Би чамайг тавьж явуулахыг хүсэхгүй байна. Би чамтай хамт байсан үеэ маш их санаж байна. Зүгтаа баймаар байна гэдэг ийм зүйлийг хэлхийг хүсэж байна. За тэгээд no matter who I am with, my thoughts always lead me back to you. За би хинтээ хаана юу ч хийж исэн те. Ер нь ингээл ажил дээрээ завгүй байсан ч найз нөхдөдөө гарч орж исэн ч өөр хүнтэй уулзч исэн ч энэ хүний бодол нь дандаа тань руу чиглэж идэг. Та ингээл толгой дотор нь бодогдоод байдаг. Таны орон зай ингээл чимээгүйхэн хажууд нь яваад байгаа юм шиг санагддаг гэдгийг хэлхийг хүсэж байна. Тэгснэ I can't take being away from you any longer. За би чамаас одоо ингээ өвшөө дахиж удаан хугацаанд урт хугацаанд хол байж чадахгүй нэ. Үнэхээр уулзмаар байна, хамт баймаар байна гэдгийг бас хэлхийг хүсэж байна. За I hide my true feelings, true desires for you. Гэхдээ таныг амар хүсээд байна. Бүр энэ бол feelings биш, бүр desire, хүсэл, тэмүүлэл, таныг өөрийн болохыг хүсэж байгаа, таныг твэрмээр байгаа, үнсмээр байгаа нэг тийм таталцал ахгүй. Тэрийг амар нуудаг гэж хэлж байна. Ер нь бол ингээд маш хүйтэн төв царай төрхтэй айгу хурц ухаантай хүн байж иж магадгүй. Тэгсэн хэрнээ цаанаа таныг гэж байгаа халуундуулаа мэдрэмжүүд айгу нуудаг гэж гарч ирж байна. За I miss our conversations and the sound of your voice. За би ингээд
хоёлаа ярьдаг байсан яриануудаа тэгээ чиний дуу хоолойг маш их санаж байна. Ер нь таны presence-ийг таны орон зайг маш их өгүүлээд байгаа харагдаж байна. А гэхдээ I am putting myself first now. Би одоо бол яг өөрийгөө нэгдүгээр тавьж байна гэдэг утгатай картаас гарч ирлээ. Тэгснэ please be patient because I am afraid of commitments. Над дээр жоохон төвчээртэй хандаж надад жоохон цаг хугацаа өгөөч. Би яг юм албан ёсны тогтвортой маш том харилцаануудаас жоохон айдгаа гэж хэлж байна. Энэ болохоор ер нь ээжтэйгээ үүсгэсэн харилцаа, ер нь ээж болон аавынхан гэр бүлийн орчин нь өсөж тойрных үед нь ямар байсан тэрний энэ хүнийг жоохон commitment issuesтэй урт хугацааны тогтвортой харилцаанаас айгаа айцтай болгоо хайцсан. Тэгээ энэ дээрээ бас энэ хүн ажиллахад жоохон хугацаа хэрэгтэй байгаа юм шиг байна. За I am moving on with my life. За би одоо өөрийнхөө амьдралыг нэгдүгээр тавиад өөрийнхөө амьдралыг хөөгөөд явж гинэ гэдэг утгатай мессеж гарч ирлээ. Гэхдээ явмааргүй байгаа эргэж ирмээр байгаа мессежүүд нь илүү их байна л да. 1 2 3 4 карт байна бараг буцаж ирэхийг хүсэж байгаа. Сайн ч бай мууч бай. Саарл зүрхнүүд болохоор жоохон муу бодлоод улаанууд нь ингээд амар дүрлдэж байгаа гоё энергитэй бодлоод найд өгөхгүй. Тэгээ муу дээрч тэр сайн дээрч тэр тантай хамт байхыг хүсэж байгаа энерги нь уг нь маш их өндөр байна. За things have moved so fast and I didn't know how to trust my feelings for you. За юмс хоёулынгийнхэн дунд дэндүү хурдан болж өнгөрч байна тий. Тийм учраас би яг юу мэдрэх вэ гэдгээ жоохон процесс хийж ойлгож ухаарч чадахгүй байгаад байна гэдэг утгатай мессеж гарч ирж байна. За maybe we are better off separated. Магадгүй хоёулаа тусдаа байсан нь илүү дээр хин хинтэн зүв байж иж магадгүй гэдэг бас бодол байна. Болдог ч юм уу гэсэн тий. Тэгснэ I will take action soon. Please believe in me. Гэхдээ би удахгүй чам руу үйлдэл хийх болно, харилцаа холбоо тогтоох болно. Надад итгээрэй, намайг хүлээгээрэй, жоохон тэсэрэй гэсэн утгатай бас мессежүүдийг агиох гаргаж ирж байна. Тэгэхээр маш complicated. Ер нь бол энэ хүн нэг ингээл үнэхээр таныг гэмээр, нэг бол өөрийгөө сонгоод ганцаараа баймаар ийм мэдрэмжүүд нь амар замбраагүй гарч ирж байна л да. Ер нь бодол нь ингээл яг шийдвэр гаргаж чадахгүй эргэлзээд байна гэсэн үг. За тэгээд ийм учраас нэмэлттээр ер нь авахыг хүсэж байгаа хүмүүст бид нэр юу харах вэ гэхээр тэгэхээр энэ хүн яг одоо харилцаан дээр юунд маш их харамсаж шаналж байна бэ? Одоо тань дээр тэ юун дээр их харамсаж гимшиж гэдгийг харна. Хоёрдугаар гэх юм бол энэ харилцаан дээр одоо юуг ойлгож ухаарад байгаа вэ гэдгийг харна. Тэгээ энэ хүн тань дээр буцаж ирэх үү, тань руу үйлдэл хийх үү, хэрвээ тийм бол хизээвэ гэдэг энэ сэдвээр нэмэлтийг хийх болно. За ингээд уншлагын дуслаа. Маш их баярлалаа. За одоо бүгдээрээ 3 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүсийн уншлагыг эхлүүлье. 3 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүс маань энэ 24-ийн тоотой чоннуудтай юм эмгтээтэй хүзрийг сонгосон байх учиртай. За уншлага эхлэхээс өмнө би яг 2 картаар таны энэ бодож байгаа харилцаа холбоогүй эсвэл маш эдрээтэй харилцаатай байгаа хүн чинь энэ харилцааныхаа талаар ерөнхийд нь юу гэж бодож байна, танд бас яг юу гэж хэлхийг хүсэж байна, энэ хүн ямар хандлагатай байгаа вэ гэдгийг харж байгаа. За ингэж асуухад 4-ийн зоос болон 9-ийн ээлд дээшээ харж гарч ирсэн. За эхнээс нь унших юм бол I don't like to share myself with others. I also hold on to things and relationships that do not serve me because I hate losing. За маш зөрүүд байдалтай байгаад байгаа харагдаж байна. Ер нь бол нэлээд хаалттай дотгошооно хүн гэж бодлоо өөрийгөө хэлж ийн л да. Тэгээд ямар нэг харилцаа өөрт нь үр өгөөж өөрийнх нь үзэл бодолтой, өөрийнх нь сонирхолтой, өөрийнх нь амьдралын хэм маягтай нийцэхгүй байгаад ирэхээр ер нь бол өөрөө өөртөө цаг хугацаа аваад өөрөө ганцаараа байхыг илүүд үздэг. Яагаад вэ гэхээр одоо юу ч гаргахгүй, юу ч оруулахгүй. Ер нь бол ерөөсөө ялагдахыг хамгийн үзэн яддаг. Ялагдаж ерөөсөө чаддгүй ийм зан чанартай байгаа харагдаж байна таны бодож байгаа хүн. За тэгээд 9-ийн ээлд бас дээшээ харж гарч ирсэн. Once I start to focus on our problems, it's hard to stop and then I get paranoid that I will get even worse, falling into anxiety гэж гарч ирж байна. За бас ингээд өөрийгөө сонгоод өөрийнхөө зүрх сэтгэлийг танаас харамлаад зөрүүдлээд ялагдахгүй гэж бодоод байгаа шалтгаан гэх юм бол энэ харилцаанаас болоод бас энэ хүн өөрөө нэлээд зовоод байгаа харагдаж байна л та. Харилцаан дээр одоо ингээд та хоёрын харилцаан дээр ямар асуудлууд байгаад байна те тэднэр дээр анхаарлаа хандуулад эхлэх үед энэ хүн бүр юм paranoid болчдөг. Бүр исэн бусын юмнууд бодоол янз бүрийн сөрөг юмнуудыг ургуулж бодоол те. Тэгээд тэр нь ингээд улам л өөрийнхөө сэтгэл санааг, оюун бодол санааг ингээд дордуулад байдаг. Маш их айдастай сөрөг бодлуудад автчаад байдаг. Одоо бол энэ хүн жоохон тийм бодолтой байгаад байгаа харагдаж байна. Танаас болоод хитрхи их зүйл бодоод, шаналаад
эмээгээд байгаад байгаа учраас та энэ хүний бас бодол, санаа, сэтгэл мэдрэмжинд тэгэж хүчтэй нөлөөлж байгаа учраас энэ хүн өөрийгөө ингээ хамгаалаад дефенс модтэй байгаад байгаа гэж хүзүүрээр бууж ирлээ. За энд болохоор энергийн шалгалт хийгдэж байгаа. Та яг энэ харилцаа холбоогүй байгаа хүнээ өөрөө юу гэж бодож мэдэрч байгаа вэ гэдгийг харъя. Тэгэж асуухад эхний хоёр бүлэгтэй харьцуулахад одоо харилцаа холбоогүй байгаа хүнтэйгээ үнэхээр цуг байхыг хүсэж байгаа. Нөгөө хүнээ сайнаар харж байгаа баг ганц бүлэг 3 дугаар бүлгийг маань сонгож байгаа хүмүүс өөрсдөө болчиход байгаа харагдаж байна л да. Emperor дээшээ харснаа, Empress доошоо харсан байдалтай байна. Ер нь энэ харилцааны динамик маш тэнцвэргүй байгаад байгаа. Тэгээд энийг та өөрөө ч мэдж байгаа. Гэтэ энэ харилцаа холбоогүй байгаа хүндээ та ерөөсө буруу гөхгүй байгаад байгаа харагдаж байна л да. Яагаад вэ гэхээр одоо ингээ харилцаа холбоогүй болчихсон. Та хоёрын өнгөрсөнд юу ч болсон байх хамаагүй та энэ хүнтэй л яг нэгдэж нийлж урт хугацаанд цугтаа байхыг хүсэж байгаа. Зарим хүмүүсийн хувьд одоо ихэвчлэн гэрлээд гэр бүл болцсон байгаа хүмүүсийн хувьд гэх юм бол нөхөртөөгөө яг муудалцсан байгаа ч юм уу. Тиймэрхүү нөхцөл байдалд байгаа юм шиг харагдаж байна. Тэгээд та болохоор энэ хүнийг удирдахч, шийдвэр гаргагч, яг ингээ миний амьдралд байх ёстой эр хүн, миний хүсэж байгаа хүн гэдэг байдлаар хараад байгаа харагдаж байгаа байхгүй юу? Тийм учраас энэ харилцаан дээр та маш тэнцвэртэй байдлаар ер нь бол нөгөө хүндээ шудраг хандна гэхээсээ илүүтэй та яг харилцаа ингээд таны хувьд шудраг бус байлаач гэсэндээ та харилцааг ингээд тэнцвэртэй байх гэж маш их хичээж байгаа харагдаж байна. Яагаад вэ гэхээр энэ харилцаа танд маш үнцэнтэй, та энэ хүнтэй маш урт хугацааны ирээдүй харж байгаагаас болж байгаа гэж хүзүүрээр гарч ирж байна. Тэгээ Empress доошоо харж гарч ирээд Lovers дээшээ харж гарч ирж байгаа. Тэгэхээр та энэ хүнтэй хамт байхыг маш их хүсэж байна л да. Та энэ хүнийг зөвхөн энэ хүнийг та сонгохыг хүсэж байгаа. Энэ хүнийг бас таныг зөвхөн сонгоосэй гэж хүсэж байна. Тийм учраас энергийн хувьд ч тэр аль эсвэл бүр яг үг үйлдэлүүдээрээ ч тэр та энэ хүнийхээ араас ингээд жоохон гүүгээд байгаа байдалтай байна. Намайг хайрлаач, намайг сонгооч, надад анхаарал хандуулаач, намайг хайрлаач, халамжлаач гэсэн ийм байдалтай 3 дугаар бүлгийнхэн маань байгаа харагдаж байна. Тэгээ энэ хүнтэй л цуг байгаад энэ хүн таныг ядаж ингээ одоодоо юм уу те сонгоод тантай цуг байх юм бол та маш аз жаргалтай байх гэдэг хүзүүрээр бууж ирж байгаа байхгүй юу. Тэгээ та хоёрын дунд бас яг буруу ойлголцсон асуудлууд байгаа. Тэрийг бас яг засаж залруулж асуудлаа шийдээд ямар нэгэн буруу ойлголцол байхгүйгээр, ямар нэгэн зөрчилдөөн байхгүйгээр харилцаагаа цаашаа үргэлжлүүлэхийг 3 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүс маань өөрсдөө маш их хүсэж байгаа хүзүүрээр гарч ирлээ. Strength дээшээ харж гарч ирж байгаа гэхээр та ер нь энэ харилцаа холбоогүй болцсон байгаа энэ бодож байгаа хүнийхээ арга эвийг ер нь бол сайн олж чаддаг. Та энэ хүндээ бас жир бишээр, маш ихээр, маш хүчтэйгээр татагддаг гэж хүзүүрээр бол гарч ирж байна. Тийм болохоор энэ харилцаан дээр одоо таныг яг араас нь гүйж байгаа ч юм уу те та энэ хүнээс хайр хүсээд энэ хүнтэй л цуг байвал болох гээд байгаа энэ энерги чи хүзүүр бол ерөөсө буруутгахгүй байгаад байгаа харагдаж байна. Яагаад вэ гэхээр одоо ингээд магадгүй та өөрийгөө заримдаа жоохон хөөрхийлж магадгүй. За би ингээд харилцаа болохгүй байгаад байхад би л энэ хүнийг гээд байна да ёо болох юмсан гэдэг ч юм уу. Бусад хүмүүс таныг хараад ингээд ерөөсөө нөгөө хүн өөрийгөө нь гихгүй те одоо тэр харилцаагүй байгаа хүн нь өөр амар бардам зантай өөрийгөө нэгдүгээр тавиал өөрийгөө сонгоол ерөөсөө өөрт нь зөв хандлага үзүүлэхгүй байгаад байхад л нөгөө хүнээ гэл ингээд байгаад байна эн чинь буруу штэ гэж бас хүмүүс бодож байгаа гэж магадгүй бүр тань тэгж хэлж байгаа ч байж болно. Тэгсэн ч гэсэндээ та бол яг энэ харилцаан дээр цэвэр 100% зүүн савингаа дагж байгаа хүзүүр дээр гарч ирж байна. Та энэ харилцаан дээр илүү уужим ухаантай, илүү уужим сэтгэлтэй, илүү холыг харж байгаа талан байгаад байгаа учраас та энэ хүндээ ингээд амар нинжин сэтгэлээр хандж байгаа. Ямар ч байсан гэсэн энэ харилцааг цаашаа үргэлжлүүлээд асуудлуудаа давж гараад болж бүтээд хамтдаа байх тийм асар их сэтгэлийн хүч яана манай муур сайгүй гэд асар их сэтгэлийн хүч өөртөө итгэл бол танд байгаа гэж гарч ирж байна. Гэтэ дөрвийн аяга дээшээ харж гарч ирж байгаа нэхэр та хүлээгээд байхад, та хичээгээд байхад нөгөө хүн чинь ингээ өөр юмсад анхаарлаа хандуулад таныг ерөн жоохон тоохгүй байгаа юм шиг мэдрэмж танд хүчтэй төрж байгаа. Гэтэ энэнд бол та яг нөх их амар санаа зовоод шаналаад байгаа гэхээсээ илүүтэй маш төвчээртэйгээр энэ эдрээтэй харилцаанд байгаа хүнээ бол хүлээж байгаа харагдаж байна. Гэтэ ерөнхий энергийг харахад 10-ын ээлд дээшээ харж гарч ирж байна. Хэцүү байхын хувьд бол тань үнэхээр хэцүү байгаа. Гэхдээ энэ харилцаа яг дуусах юм бол та энэ харилцааг дуусгах юм бол аль эсвэл энэ харилцаа ингээд дахиж сэрэхгүй гэд move on хийхээр та өөрөө энэ хүнийг орхихоор шийдэх юм бол энэ нь танд бүр улам хэцүү байх болно. Маш хүчтэй, маш аимшигтай төгсгөл танд ирэх учраас та энэ хүнийг орхиж чадахгүй, энэ харилцаан дээр үлдэхийг, энэ харилцааг болгож бүтээхийн
төлөө зогсож байгаа хүзэр дээр бол гарч ирж байна. Тэгээ одоо бол та яг энэ хайртай хүндээ тий бүр хайртай хүнгээ цаанаас энэ үг гарч ирлээ. Энэ хүнийг та хүлээгээд байгаа ч гэсэндээ яг үнэндээ энэ хүн чинь танаас урвж байгаа юм шиг, таныг орхицсан байгаа юм шиг, та ингээ ганцаархнаа тий ингээд бүр 10 сэлмээр ингээ жадлуулаад үлдсэн бүүн шарахтай ингээд хитж байгаа юм шиг санагдаж байгаа ч гэсэндээ энийгээ хүлээн зөвшөөрнө, магадгүй энийг дуусгана гэдг нь танд бүр улмал зовлон шаналл нэмэх учраас энэ харилцааг болгож бүтээхийг маш их хүсэж байгаа байдалтай байна гэж гарч ирж байна. За одоо болохоор энэ хэсэг таны яг бодож байгаа энэ харилцаа холбоогүй байгаа хүн чинь таныг яг юу гэж бодож мэдэрч ийн вэ гэдгийг асууж байгаа. За ингэж асуухад болохоор Chariot доошоо харж гарч ирж байна. Ер нь энэ харилцааг яг урагшлахгүй дээл гэж бодоод байгаа харагдаж байна. Яг одоогоор бол тантай нийлхий урт хугацааны ирээдүй харъя, таныг сонгоё гэсэн бодол байхгүй. Энэ хүн яг одоо өөрийнхөө амьдралд жоохон юм гаццсан нөхцөл байдалд байгаа гэж гарч ирж байна. Nine of Wands доошоо харж гарч ирж байна гэхээр яг энэ хүний зүгээс ч юм уу өнгөрсөнд та хоёрын дунд бас асуудлууд амар их байсан байна л та. Та хоёр хоёулаа ингээл агиох маргалдаж муудалцдаг байсан. Аль эсвэл харилцаагаа болгож бүтээх гэж маш их хичээсэн. Гэтэл яг ингээд үр дүн гарч ирээгүй та хоёр одоо ингээд эцээц харилцаа холбоогүй болцсон л байгаа байхгүй юу. Тэгээ тийм болохоор энэ хүн за одоо хичээлээ гээд бит хоёр яг амар гоё амжилттай харилцаагаа шинэ шатанд гаргана гэдэг юу л бол бит хоёр амар амжилттайгаар урагшилж чадна гэдэг яг юу л бол тий. Тэгээ уг нь бол энэ хүн тантай аз жаргалтай байдаг ч гэсэндээ одоо яг нийллээ гэж бодоол үзэнгүүд харилцааг маш гоё аз жаргалтай байж чадна гэдэг талаас нь харахгүй. Ер нь бол за бит хоёр нэг нэгнээсээ залхуул яах вэ, үед бол яах вэ, аль эсвэл өнгөрсөнд яг яагаад бит хоёр хичээгээд болоогүй юм бэ те. Тэр асуудлууд дахиад давтагдаж гарч ирээд тэр асуудлыг бит хоёр давж гарч чадахгүй ингээ харилцаан дээр үүсэж байгаа асуудлуудад дахиад л бүдрээд унчих үедээ гэдэг тийм эмзэглэл энэ хүнд байгаад байгаа учраас за ингээ болох байсан бол аль хэзээ болчих байсан. Гэтэл одоо болтол ингээ хичээгээд ярилцаад ойлголцохгүйд үзээд болоогүй зүйлийг хүчлээд яах юм бэ гэдэг ийм байр суурьтай байгаа харагдаж байна. Тэгээ таныг бодохоор угаасаа энэ хүнд чинь бас маш их хэцүү байгаад идэг. Шууд стрессэнд ороод шууд маш их сөрөг юмнуудыг бодоод бодол санаанд тэнцвэрээ алдаал тий өөрийнхөө амьдралын тайван амгалан байдлыг энэ хүн алдчих гад идэг. Тэгээ тхийг бас хүсэхгүй байгаад байна л да энэ хүн. Ингээд танаас болоод бас амар хэцүү байдаг учраас таныг бодохоор ингээл ерөөсөө шүн унтаж чадхаа болол аль эсвэл янз бүрийн муу зуршлуудад автаал та ингээл бодол санаанд нь эргэлзээл энэ хүн амьдралынхаа бүтээмжийг ингээ алдаад идэг учраас тайван амгалан байдлаа алдаад идэг учраас тэгээ тэндээ гацаад байдгаасаа бүр үнэхээр айж байна. Тийм учраас за би юу н одоо өөрийгөө сонгох хэрэгтэй, өөрийнхөө амьдралыг шинээр эхлүүлэх хэрэгтэй. Би ингээд яг ганцаараа таныг ерөөсөө бодохгүйгээр санахгүйгээр те та өөрийнх нь амьдралд эргэн тойронд байхгүйсэн ч гэсэндээ би тэнцвэрээ олох хэрэгтэй. Би эрх чөлөөтэй байж сурах хэрэгтэй. Энийхээ төлөө би хичээх хэрэгтэй гэж маш их хичээж байгаа байдалтай болвол харагдаж байна. Тийм учраас яг уншлага одоо ингээд үнэхээр л ингэж гарч ирж байна. Яг одоогоор бол энэ хүн тань дээр яг эргэж нийлээ гэхээс илүүтэй өөрийнхөө амьдралыг хөөхийг илүүд үзээд байгаа энергитэй бол байна. Тэгээ Emperor доошоо харж гарч ирж байна. Та энэ хүнийг эзэн хаан гэж хараад байхад энэ хүн өөрийгөө эзэн хаан доошоо гэж хараад байдаг. Ер нь бол тантай урт хугацааны ирээдүйдээ харилцааг эхлүүлэхэд өөрөө жоохон бэлэн биш. Өөрийгөө болтгоо гэдгээ бас мэдчихээн л та. Өөрт нь яг асуудлууд байдаг. Гаднаа энэ хүн ингээд таны нүдээр амар мундаг хүн шиг харагддаг байж иж болно. Тэгээ танд ингээд тийм хүчтэй мэдрэмж мэдрүүлдэг ч гэсэндээ энэ хүн өөрөө бас гадралж иж болно. Тэгэхдээ яг дотроо энэ хүн бол маш өөртөө ихтгэлгүй байгаад байгаа харагдаж байна. Яг яах ёстойгоо мэдэхгүй, юу хийх ёстойгоо ойлгохгүй байдалтай байгаад байгаа. Тийм болохоор яг тань руу үйлдэлхий, харилцаа холбоо тогтооё. Энэ харилцаан дээр хичээл зүтгэл гаргая гэж болвол жоохон бодохгүй байгаад байгаа харагдаж байна. Энэ хүн чинь өөрөө яг одоогоор маш их төөрөлдөж гисэн байгаа. Ер нь бол нэг юм масктай л харьцаад байна. Гэхдээ одоогийн яг энэ боли харилцаагаа ер нь бол шинээр эхлүүлэх ч юм уу те тань дээр эргэж ирэх гэхээсээ илүүтэй өөрийнхөө амьдралыг хөөгөөд ганцаараа урагшлаад явъя гэж бодож байгаа нь баг өөрийгөө хуурж байгаа тэр үйлдэл байж иж магадгүй бол хүзэр дээр бууж ирлээ. Ten of Wands дээшээ харж гарч ирж байгаа нэхэр магадгүй хувийн амьдрал нь маш их ачаалалтай, дарамттай байгаа байж иж болно. Өөрт нь бас үүрэх ёстой маш олон үүрэг хариуцлагууд байгаад байгаа. Аль эсвэл яг аль бие усны харилцаа, хосын харилцаа, тэрэнд хичээл зүтгэл гаргана гэдэг нь энэ хүний хувьд бас нэлээд юм хичээл зүтгэл гаргах шаардлагатай.
юм байдаг гэж болно. Тийм болохоор жоохон үүрэг хариуцлагаас цухтаагаад яг одоо маш докторгүй байгаад байгаа учраас сэтгэл санаа нь докторгүй байгаад байгаа учраас та энэ хүний сэтгэл санааг бас докторгүй болгоод сэтгэл санаанд нөлөөлөд байгаа учраас энэ хүн хэсэг хугацаанд юу н ганцаараа байяа л гэж бодоод байгаа харагдаж байна. Ямар нэгэн дөрвтэй үйлдэл хий ч юм уу тэгж бол бодож байгаа хараахан харагдахгүй байна. Гэтэ ер нь ухаад үзэх юм бол нэмэлтээр илүү гүн гүнзгий мэдрэмжүүд нь гарч ирэх байх. Гэтэ ягаад ч юм энэ бичлэгийг хийж байхад манай муурнууд унтчихсэн орос хоорондоо ингээл хөөцөлдөж тоглоо сая камерын дээр унгаах гээд байгаа биз. Яг үнэндээ энэ хүн тийм тайван амгалан байдалтай бас биш байгаа. Картуудыг харсан ч гэсэндээ би яг энэ хүнийг бодохгүй чаднаа. Би энэ харилцааг дуусгаж чаднаа. Би ганцаараа ингээд цаашаа өөрийнхөө амьдралд урагшилж чаднаа. Би яг энэ хүнийг бодоод санаал өгүүлээл тэгэл заримдаа энэ хүнээс бол амар их юм бодоод зовоолгаа энэ байдлаасаа би гарч чаднаа гэж өөртөө итгүүлээд байгаа нь баг өөрийгөө хуурж байгаа юм шиг гарч ирж байна. Танаас өөрийгөө чөлөөлөх гэж ганцаараа амар тайван ирэх чөлөөтэй амгалан байдлыг мэдрэх гэж хитрхи их яарж байгаа харагдаж байна. Энэ гэхдээ яг зүрх сэтгэлийнх нь хүсэж байгаа зүйл ерөнхийдөө бараг л биш болов гэж надад санагдлаа. За одоо болохоор энэ хүний танд хэлхийг хүсэж байгаа үгсийг харах болно. Надад нэг яг хүмүүс гоё санагдахгүй ч магадгүй л надад гоё санагдаад байгаа нэг юм нь юу вэ гэхээр та энэ хүний бодол мэдрэмжинд хинээс ч илүү дэндүү хүчтэйгээр нөлөөлдөг. Энэ хүн таныг хардаад ч юм уу, таныг санаад ч юм уу, таныг өгүүлээд ч юм уу, эсвэл таныг өөртөөгөө харьцуулаад ч юм уу, таныг гомдоочхороо баг өөртөө ч уурлаад идэх ч юм уу тий. Гэл ер нь янз бүрийн нөхцөл байдал харилцаанд дээр үүсэн шүү дээ. Тэр болгоныг ингээд дэндүү хүчтэйгээр хүлээж аваад идэг гэж гарч ирж байна. Тэрнээс биш нэг их сайн биш, хайртай биш, та энэ хүнд нэг чухал биш болвол хүн ингээд амар хөнгөн мэдрэмжтэй тий. Яг өөрийгөө бодоод өөр хүмүүнтэй харьцаад ч юм уу ингээд бас яг явахаар ахгүй юу. Гэтэл тэхгүй. Та яг энэ хүний хувьд ийм тесрэг бөмбөг шиг байгаад идэг юм санаа санагдлаа. За энэ бүлгийг сонгож байгаа хүмүүсийн бодож би харилцаа холбоогүй байгаа юм. Тэдний юу хэлхийг хүсэж байна бэ? За чип бол юм, чип бол тийм гэж маш олон картууд гарч ирж байна да. Нэмс нь бүгдээрнгийн дийлэгчээд харъя. Яг нуугаад байгаа мэдрэмжийг нь би бариад л авчлаа шүү. За нэрээ таны бодож байгаа хүний чинь орд нь өөрөө мэлхий, хонь, арслан, ном, ихэр энэ төр байх боломжтой. Жинлүүрээс харагдаж байна. Таны орд болохоор өөрөө арслан, загас, үхэр, жинлүүрийн орд бас байх магадaltaй. За ингэж асуухад болохоор you are mine гэнэ. Чи бол минийх. За I get so pissed knowing other people can have you now. Is it toxic? Yeah, I don't care. I want the world to know you're mine. За чамайг одоо ингээд өөр хүмүүстэй харилцаа холбоо үүсгэх боломжтой болцсон. Ер нь тэгжээж магадгүй гэдгийг бодохоор би маш их одоо зэвүүцдэг, бүр ингээд цухалтаад идэг гинэ. Toxic сонсогдож байна уу? Надад хамаагүй. Би яг ингээд бүх хүнийг, бүх хорвоо ертөнцийг чи бол зөвхөн минийх гэдгийг мэдэгдүүлэхийг хүсэж байна гэдэг утгатай бас карт гарч ирлээ. За you're mysterious. Чи бол маш нууцлаг гэдэг ийм зүйл хэлхийг хүсэж байна. За I can never seem to figure you out. Sometimes I feel like you're hiding something from me. Never really know where I stand with you. За чи надад маш нууцлаг санагддаг. Би заримдаа ингээд чиний юу бодоод юу мэдрээд байгааг ойлгодоггүй. Чи надаас ямар нэгэн зүйл нуугаад байгаа юм шиг санагддаг. Хоёулаа яг ямар харилцаатай хүмүүс юм бэ? Би чиний хувьд яг хин юм бэ гэдгийг би бас заримдаа мэддэггүй гэж бас хэлхийг хүсэж байна. Тэгэхээр та бас дэндүү нууцлаг байгаад магадгүй таны энэ хичээл зүтгэлүүд чинь
та яг ингээд хөөе би чамд ингэж хичээл зүтгэл гаргаж байгаа шүү. Би чамд ийм их хайртай сэтгэлтэй шүү. Зөвхөн чи шүү гэж хэлэлгүйгээр ингээд жоохон далдуур энэ хичээл зүтгэлээ, энэ зүрх сэтгэлээ энэ хүндээ зориулаад идэг гэж магадгүй. Хэрвээ тийм болвол яг энэ хүн таны хувьд хин юм бэ гэдгээ бас сайн мэдэхгүй байгаад байгаа харагдаж байна. За you are my favorite гэж гарч ирлээ. You are the person I want to call when something good or bad happens. The first thought when I have news to share. You are my person. За надад ингээд сайн зүйл ч юм уу, муу зүйл ч юм уу те ямар нэгэн зүйл тохиолдлоо гэхэд би хамгийн түрүүнд чамтай л хуваалцмаар байдгаа. Ингээд надад ямар нэгэн юм боллоо гээл тэгэхэд хамгийн түрүүнд бодолд орж ирдэг хүн бол чи. Чи бол ингээд миний хамгийн одоо хайртай хүн гэж бас хэлхийг хүсэж байгаа харагдаж байна. За it's really simple гинэ. Яг үнэндээ ингээд та хоёрын харилцаа амар complicated байгаад байгаа юм шиг харагдаж байгаа ч гэсэн энэ хүний хувьд маш ойлгомжтой байгаа гэж гарч ирлээ. How do I feel? I want you, I want us forever. Ер нь бол ингээд бүх юм амархан штэ, тодорхой штэ. Би юу хүсэж байна вэ гэх юм бол яг үндэ би зөвхөн чамайг хүсэж байна. Хоёулаа үрд хамт байхыг хүсэж байна гэж хэлж байгаа харагдлаа. Showing out гэж гарч ирж байна. I am acting like I don't care about what happened between us, but I do. I just want to appear unbothered. За би ингээд ерөөсөө хоёулангийнх нь өнгөрсөнд юу болсныг огт тоохгүй байгаа юм шиг харагдаж байгаа бол ерөөсөө би чамайг тоохгүй байгаа юм шиг харагдаж байгаа бол энэ бүхэн худлаа. Энэ бол яг маска тий. Би зүгээр л ингээд амар emotional маш сэтгэл хөдлөлтөй байгаа гэдгээ чамаас болоод зовж шаналаад байгаа гэдгээ харуулахыг хүсэхгүй байна гэж гарч ирж байна. Энэ бол маш эготой хүний бас үйлдэл. I am single гинэ. I am single right now. I am not attracted to anyone and not looking to get into a relationship at this time. За гэхдээ ер нь жоохон ганцаараа байхыг одоо яг амьдралын нөхцөл байдлын хувьд ганцаараа байхыг илүүд үзээд байх шүү байна. Энэ хүнд чи ер нь танаас өөр харилцаатай хүн байна уу гэвэл байхгүй. За тэгээд одоо би яг хэнийг ч ингээл хараад сонирхоод байгаа юм бол байхгүй. Яг serious маш нухацтай харилцаанд бол яг одоогоор орё гэж бодохгүй байгаа. Тэгээ энэ бол бас яг энэ хүнийг хоошин татаад байгаа нэг том шалтгаан болов уу гэж харагдаж байна. Гэтэ энэ бол ерөөсөө логик нь шүү дээ. Зүрх сэтгэл нь бол гэхдээ үнэхээр таник гэдэл байгаа бууж ирж байна. За you are so smart. Your intellect really turns me on. You are so smart and I really enjoy our conversations. За чиний оюун ухаан, чиний хурц ухаан, чиний мэдлэг ур чадвар намайг үнэхээр ингээд өөртөө татдгаа. Ингээд чамтай ярилцах бол надад маш сонирхолтой байдаг гэдгийг хэлхийг хүсэж байна. Will you listen гинэ. There are so many things I want to say to you, but will you hear me all the way out? Will you believe me гинэ. Надад ингээд чамд хэлхийг хүсэж байгаа. Гэтэ хэлж чадахгүй байгаа маш олон зүйлс байна. Би бүх одоо бодолтой байгаа зүйлсээ, зүрх сэтгэлтэй байгаа зүйлсээ чамд хэлэх юм бол чи юу ч хэлэхгүйгээр намайг яг ойлгож сонсож чадах уу? Тэг хамгийн гол нь миний хэлсэн зүйлсэд чи итгэж чадах уу гэж бас асуухыг хүсэж байгаа харагдлаа. За finding myself гэж гарч ирж байна. It was time I went within to find myself again. I need to figure out what I want out of life. I need space. За одоо бол яг өөрийгөө ойлгох гэж хичээж байгаа, ганцаараа байхыг илүүд үзэж байгаа. Жохон доктортой яг романтик харилцаа бол энэ хүнийг ингээд триггердүүлээд айлгаад байгаа. Тэг яг юу хүсэж байгаа гэдгийг надад ойлгоход жохон хугацаа хэрэгтэй байна гэж бас хэлхийг хүсэж байна. Ер нь л жохон ганцаараа байх шаардлагатай, өөрийгөө ойлгох шаардлагатай үн байгаад байгаа юм болов уу? Тэрнээс биш цаана таныг гэхдээ штэ ингээд бэлэн болтлоо таныг зөвхөн өөрийн байдлыг хүсэж байгаа. Тантай цуг байхыг хүсэж байгаа тийм урт хугацааны хүсэл бол энэ хүнд гэхдээ яалтчгүй маш их байна. За энэ бүлгийг сонгож байгаа хүний бодож буй харилцаа холбоогүй байгаа хүн юу хэлхийг хүсэж байна вэ? Одоогийн бодол мэдрэмж гэхээр одоо бодоод байгаа юмнууд л гарч ирж байгаа л да. Гэхдээ энэ хүн яг юунд харамсаад байна уу, юуг ойлгоод байна уу гэхээр илүү сонир юмнууд гарч ирэх юм шиг байна. Илүү гүнзгий юмнууд гарч ирэх бол та. Яагаад гэхээр мессеж картууд маш их хайрын үзэгнүүдийг гаргаж ирээд байна л да.
За. I become apprehensive about being candid with you. За би чамтай нээлттэй харилцахаас жоохон ингээ айгаад имээгээд өөрийгөө бариад байна гэдэг мессеж гарч ирж байна. I sabotaged this connection and I regret it. За энэ харилцаагаа цаашаа үргэлжлүүлээгүй, явуулаагүй, урагшлуулаагүй хүн нь бол би энэ харилцаагаа ингээ зогсооцсон. Энэндээ би одоо үнэхээр харамсаж байна гэж бас хэлхийг хүсэж байгаа харагдлаа. За I know what you mean to me. I am ready to be with you, only you now. За чи надад хин юм бэ? Ямар үн цэнтэй хүн юм бэ гэдгийг би мэднэ. Тэгээ би зөвхөн одоо хин нэгэнтэй хамт байвал зөвхөн чамтай хамт байхыг хүсэж гин гэдэг мессеж бас гарч ирж байна. За I have never loved anyone the way that I love you. За би чамайг хайрладаг шиг өөр хэнийг ч хайрлж үзээгүй, хайрлж байгаагүй гэдэг ийм мессеж бас гарч ирлээ. За please don't hate me for ghosting you. You didn't deserve it. За ингээ гинт алга болсонд учир шалтгаанаа тайлбарлахгүй энэ харилцааг ингээ дуусгасанд намайг уучлаарай. Чи ийм зүйлийг хүртэх ёсгүй байсан гэж бас хэлхийг хүсэж байгаа харагдаж байна. Тэгээ I am lost. I don't know what to do. Би бүр өөрийгөө алдчихад байна. Цаашаа би юу юу хийх ёстойгоо ойлгохгүй байна гэдэг мессеж гарч ирж байна. Ер нь Tarot-ыг харахад энэ хүн юм маш зогсонх байдалтай байгаад байгаа харагдаж байгаа байхгүй юу? Гэтэ өөрөө тэрэндээ бүр ингээ төөрөлдсөн. Тэгээ үнэхээр өөрийгөө алдсан байдалтай байгаад байгаа харагдлаа. За no matter who I am with, my thoughts always lead me back to you. За би хинтээ хаана юу ч хийжсэн гэсэн миний бодол санаа үргэлж чам руу чиглэж идэг. Би хаанч байсан, юу ч хийжсэн, хинтээч байсан чи дандаа надад бодогддгоо гэдгийг энэ хүн хэлхийг хүсэж байгаа харагдлаа. За other people were interfering and trying to control me. За хоёулангийнх нь харилцаанд өөр хүмүүс ер нь гадны нөлөө бас яг оролцоод байгаа. Намайг чам дээр очихоос хоошин татаад байна гэдэг утгатай мессеж гарч ирж байна. Энэ бол яг 3 дахь этгээдтэй холбоотой ийм асуудалтай нөхцөл байдалд байгаа ч юм уу тийм хүмүүсийн хувьд бол яг confirmation баттгал болж өгч байгаа. Ерөөс таарахгүй бол таны мессеж гэсэн үг бол ерөөсөө биш шүү. За I miss our conversations and the sound of your voice. За би ярилцдаг байсан зүйлсээ чиний дуу хоолойг маш их санаж ийн гэж гарч ирж байгаа юм. Тэг энэ бас энэ дээр гарч ирсэн. Яагаад ч юм тантай ярилцах, ямар нэгэн асуудлын шийдлийг тантай хэлэлцэж олох энэ хүнд үнэхээр гоё байдаг. Нэг тийм тантай ярилцдаг байсан үе маш их санаж байгаа. Тантай ярилцахыг хүсэж байгаа гэж бууж ирлээ. I was selfish and immature. Please forgive me. За ер нь би өнгөрсөндөө зөвхөн хувиа бодсон. Амар жоохон хүүхэд шиг зантай байсан. Тэгээ би энийг өөрөө мэдж байгаа. Намайг үнэхээр уучлаарай гоё гэдэг мессеж гарч ирж байна. За тэгэхээр ингээд уншлага маань YouTube-ийн уншлага маань дууслаа. Нэмэлт дээр болохоор илүү сонирхолтой юмнууд угаасаа гарч ирэх юм байна л да. Авах хүсэлтэй байгаа хүмүүс дээр болохоор энэ хүн ер нь бол одоо юунд амар харамсаж шаналж ин тантай харилцаан дээрээ тэрийг харах болно. За тэгээд яг юу ухаарч ойлгоод байгаа вэ? Ер нь энэ хүн одоо өөрөө шууд ухаж ойлгоогүй гэдэм аа гэхэд одоо сүнсэнтэй 5D дэх одоо яг ингээд энэ хүний энерги яг юуг ойлгочод байгаа юм бэ гэдгийг харах болно. Тэр чинь 5D дээр ойлгож ийн гэдэг чинь удахгүй 3D дээр ойлгоно л гэсэн үг байхгүй бодит амьдрал дээр. За тэгээд энэ хүн тань руу буцаж ирэх үү, тань руу үйлдэл хийх үү, хэрвээ тийм бол хизээвэ гэдгийг харах болно. За ингээд уншлагын дуслаа. Маш их баярлалаа.